Paris Hilton Kesha-г одоо өөрийнхөө хамгаалагчаар дамжуулан гэрээсээ хөөсөн байдаг юм байна. Битгэхгүй байна. За ингээд өчтөр юу босныг юу ч санахгүй байна. Ямар ч байсан тэр доор олвол ямар нэгэн зүйл болохгүй байгааг би мэдээд байна. Тэрэн дотор хитрхийн хувийн бүр үнэхээр хитрхийн хувийн зургуудыг нь олж аваад Kesha руу сүрдүүлгийн мэйл явуулж эхэлсэн. Бүгдээрээ сайн уу? Шинхэмжлэгтэй тавтай морил өглөө өдөр орой мэндийг хүргэе. За Kesha-гийн фэнүүд байна уу? Kesha-гийн фэнүүд байвал бүгдөө наашаа ойр сууцгаараа өнөөдөр хэдүүлээ Kesha-гийн талаар ярьцгаах болно. За ингээд олон тав үгээр яах вэ? Шууд бичлэгтээ орцгоё. За Electropop хөгжмөөрөө олонд танигдсан Kesha-гийн бүтэн нэрийг Kesha Rhodes Separate гэдэг бөгөөд 1987 оны 3 сарын 1-ний өдөр Лос Анжелес хотод төрсөн. Тэрээр дээрээ нэг ах доороо нэг эрэгтэй дүүгийнхэн тухайд гэвэл ээж Phoebe Separate нь Kesha-г 12 настай байхад нь хожим нь өргөж авсан дүү юм байна лээ. Kesha-гийн гэр бүлийнхэн талаар нэг тийм сонирхолтой факт ч үзүүл байдаг. Юу вэ гэхээр Phoebe Separate өөрөө загсны ордны эмэгтэй юм байна. Тэм учраас хүүхдүүдээ ч гэсэн загсны ордонд төрүүлэхээр төлөвлөн төрүүлсэн байдаг. Тэм болохоор одоо ахынч тэр, Kesha-ч тэр загсны ордных гэсэн үг. Энийг нь батлах бас нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр Phoebe Separate эхний хүүхдээ төрүүлчихэд хоёр дахь хүүхдээ ч гэсэн мөн загсны ордонд төрүүлэхээр төлөвлөжсэн учраас тухайн үедээ харилцаатай байсан хэд хэдэн эрэгтэйчүүдээс бол хүүхэдтэй болохыг бол их хүсэж байсан. Ингээд Kesha төрсөн, Kesha төрөөд аавынхаа талаар ямар ч мэдээлэлгүй тэр байтугай ээж нь хүртэл за энэ бол яг аав чинь мөн гэсэн тийм баттай ч мэдээлэлгүй юм байна. Ийм нэг сонирхолтой одоо зөвхөн загсны ордонд хүүхдэд төрүүлэх тэр хүний аав байх, хариуцлагатай байх, хүүхдүүдтэйгээ хамт байх, элэг бүтэн гэр бүл байх гэдэг ч юм уу. Тийм зүйлээс илүүтэйгээр загсны ордонд хүүхдэд төрүүлэх, загсны ордны хүүхдтэй болох сонирхол Phoebe-д байсан учраас ийхүү Kesha-г төрүүлсэн байдаг. За хүмүүс олвол Kesha-г гинтхэн л бараг нэг тийм үжлэг дуртай, гэлцэл охины дүрээр урлагт ороод ирч гисэн юм шиг боддог. Гэхдээ түүний амьдрал ирээдүйн хэрхэн өрнөх нь угаасаа төрхөөсөө өмнө бичигдсэн байсан. Яагаад гэхээр түүний ээж Phoebe Separate өөрөө мэргэжлийн дуу зохиогч хөгжмийн продюсер хүн юм байна. Тийм учраас Kesha төрсэн цагаас эхсүүлэн тоглоомын талбай гэхээсээ илүүтэйгээр хөгжмийн студиудээр дамжиж бага насанд өнгөрсөн. Ээж нь дуучдад дуу бичиж өгч, дуучид дуугаа бичүүлж Kesha түүнийг нь харж өссөн. Тийм болохоор энэхүү индастрид гаднаас гинэт орж ирсэн хүүхэд биш, энэхүү индастри дотор угаасаа өссөн хүүхэд байгаа. За Phoebe-гийн бичсэн бас нэгэн алдартай болсон дуу байгаа. Тэр бол Old Flames Can't Hold a Candle to You гэдэг нэртэй country жанрын дуу байгаа. Хэрв та бүхэн country жанрын дуунд дуртай бол нэг удаа сонсоод үзээрэй. Надад л таалагдсан. Энэхүү дуутай холбоотой нэг тийм мэдээллийн чанартай жоохон эргэлзээг нь тайлах зүйл юу байсан гэхээр энэхүү дууг хамтран бичсэн Hugh Moffat гэх залуутай Phoebe хамгийн анх гэр бүл зохиож хүүхэдтэй болсон нь Kesha-гийн ах нь байсан. Гэхдээ Hugh болол Kesha-гийн төрсэн аав нь биш. Тэд хамтдаа гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлж хэсэг хугацааны дараачаас амьдралын зам ёсоор гэдэг ч юм уу зам замаа хөөцгөөж Phoebe дахин нэг удаа загсны ордны хүүхэдтэй болохыг хүссэн нь Kesha байсан. Ингээд Phoebe олон жил итгэвчтэй дуу бичиж тухайн дуунууд нь амжилтанд хүрчээсэн ч гэсэн түүний амьдрал тэмж баян цатгалан байгаагүй. Тэрээр Kesha-г 5-6 настай байхаас нь эхсүүлэн янз бүрийн дэлгүүрүүдээр орж бага гарын хулгай хийжсэн. За дэлгүүрүүдээс бол жижиг сажиг зүйлийг хулгайлж Kesha-д хэрвээ чи авахыг хүсчил байвал ямар ч хамаагүй аргаар авч явах ёстой гэдэг хичээлийг бол зааж исэн байна. Мөн энэ үеэр Phoebe хүүхдүүдэд дагуулan Tennessee мужийн Nashville хот руу нүүн ирцгээсэн. Nashville бол country жанрын хөгжмийн үлгийн нутаг гэж бол яригддаг юм байна. Энэ тентхийн дуу зохиогч, хөгжим зохиогч хүмүүс Nashville хотод суурьшин ер нь нэг тийм хөгжим суурьтай, эргэн тойронд нь хөгжмийн зохиолч, хөгжимчид, дуучид тиймэрхүү хүмүүсээр ерөнхийдөө хүрээлүүлсэн нэг тийм хөгжим суурьтай газар юм байна. Тийм болохоор Phoebe өөрийнхөө карьерийг арай жоохон хурдцтай урагшлуулъя гэж бодсон уу? Ямар ч байсан хүүхдүүдэд дагуулan Nashville хот руу нүүж ирсэн. Ингэхдээ өдрийн цагаар зөөгч хийж, шөнийн цагаар дуу бичиж, хүмүүст зарж амьдралаа залгуулж исэн байна.
За Кэша бол өөрийнхөө бага насыг юу гэж ярьж исэн гэхээр би нэг тийм элдв ингэж болохгүй, тэгэж болохгүй гэдэг ч юм уу те янз бүрийн тийм дүрм журамтай, уламжлалт айлт биш, илүү тийм эрх чөлөөтэй, эрх дураараа орчинд өссөн гэж бол өөрөө ярьж исэн. Гэхдээ ээж охин хоёрын харилцаа тиймж дотн байгаагүй. Тэд үргэлжил бие биен рүүгээ хашгичээж, муудалцаж, маш тийм эрүүл бус харилцаатай байсан. За Кэша өсвөр наснд орохын хэрээр тэдний харилцаа улмал ширүүсч өдөр болгонд өдөр тутамдаа жижиг сажиг маш их хэрүүл маргаантай байдаг байсан байна. Гэхдээ гэрийн орчинд ахуйн орчинд хэдийгээр ийм их хэрүүл маргаантай байсан ч гэсэн сургууль дээрээ бол Кэша маш их сурлага сайтай, багш нарын хайртай сурагч байсан. Түүний шалгалтын дүн, сурлагын дүн маш өндөр байхын зэрэгцээ багш нар нь бол иймж тэтгэлэгт хамрагдаж болно, тиймж тэтгэлэг авч болох юм байна гэдэг байдлаар өдөр болгон түүнд янз бүрийн сургуулиудыг санал болгодог байсан. Ингээд Кэша төгсөх ангитаа гихтэл бусад хүүхдүүдээс төрүүлээд Колумбийн их сургуулийн харьяа Барнард коллежоос тэтгэлэгтэй суралцах урилга бол айл үжээний авчихсан байсан юм байна лээ. За нөгөөтэйгүүр тэрээр өсвөр насны охин өөрөө урлагт маш их дуртай, өдөр болгон өөрөө шинээр дуу бичиж, тухайн дуунуудаа демо хэлбэрээр энэ тентхийн хөгжмийн студиудад бичүүлэхийн зэрэгцээ ээж нь мөн түүнд янз бүрийн дуу бичиж өгч, тухайн дуунуудыг бичүүлж, Нэшвилл доторх хөгжмийн продюсеруудад тухайн дуунуудыг ээж нь хүргүүлдэг байсан байна. Энэ үед буюу BMI-д ажилдаг Саманта Кокс гэх эмэгтэй Кэшагийн аяваасыг олж харж дан ганц дуучин гэхээсээ илүүтэйгээр дуу зохиогч гэдэгтээ бас анхаарахыг зөвлөөд Кэшаг дуу зохиогчоор бүртгүүлсэн. Энэ BMI нь бол монголоор нөгөө оюуны өмчийг хамгаалах газар гэж байдаг штэ. За тэрнтэй бол үйл ажиллагааны хувьд төстэй. За гэхдээ санхүүжилтийн их үүсвэр нь бол өөр. BMI-ийн хувьд гэвэл ашигын бас байгууллага гэж явдаг. За тэд бол зохиогчийг бүртгэж аваад зохиогчийн эрхийг нь хамгаалж тэгээд зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлэг ашигласан байгууллагуудаас төлбөр мөнгийг нь бүрдүүлэн авч зохиогчид олгодог нэг тиймэрхүү байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг газар юм байна. За ингээд Саманта бол Кэшаг өөрийнхөө зохиосон дуунаасаа ямар нэгэн байдлаар орлого олох боломжтойг нь ойлгуулахын дээр түүний дууг энэ тентхийн продюсерууд руу тарааж исэн. За энэ үеэр Кэша 17 настай байсан бөгөөд тэрээр Paris Hilton болон Nicole Richie нарын хамтран оролцдог байсан Simple Life гээд нөгөө баян айлын хоёр охин энгийн хөдөөний гэр бүлд хэрхэн дасан зогцож байгаа, хэрхэн хөглөж байгаа, хэрхэн өөрсдийнх нь мэдхгүй зүйлсүүдийг мэдэж авч байгаа талаар ингэж гардаг нэлээд хит болж исэн тийм цувралын нэг ангийн жижигхэн хэсэгт нь бол Phoebe болон Кэша нар гардаг юм байна лээ. За энэхүү шоуны үеэр бол Phoebe-д Кэша болцоод залуу гэх юм уу тийм залуу хайж байгаа байдлаар бол гардаг. За энэ зураг авалтынх нь үеэр түн рүү нэгэн продюсер холбогдсон нь доктор Люк байсан. Гэхдээ Кэша уцаа авч чадаагүй ч хожим нь доктор Люк бол маш хүлээцтэйгээр хүлээж аваад бол түүнтэй холбогдсон байдгийн мэн лээ. Ингэхдээ доктор Люкийн тухайд гэвэл 2003 оноос эхсүүлэн хүчтэй гарч ирж байгаа хөгжмийн продюсер, хөгжимчин, дуу зохиогч. 1998-аас 99 оны хооронд Макс Мартин гэх продюсертэй танилцсан даруйда маш дотн найзууд болсон. Ингэжэл түүний продюсер болох замнал нь бол тавигдсан. Доктор Люк Макс Мартины удирдлага доор менторлуулан хөгжмийн талаар бүгдийг суралцж байсан. За энэ Макс Мартин гэдэг нь бол та бүгдийн сайн мэдэх маш алдартай дуунуудыг продюсерлсан, дууг нь мөн зохиосон хүн байгаа. За тухайлах юм бол Britney Spears-ийн Baby One More Time байна, You Drive Me Crazy, цаашлах юм бол Stronger, Oops гэх мэт дуунууд. За түүний дээр Backstreet Boys-ийн I Want It That Way, Everybody, NSYNC-ийн It's Gonna Be Me, Pink-ийн So What, Taylor Swift-ийн Shake It Off зэрэг ерөнхийдөө нэлээд хит болсон дуунуудыг продюсерлаж, заримынх нь үгийг бичиж ингэж ер нь явж исэн маш юм өндөр мэдрэмжтэй авьяастай хүн. Энэ хүний доор ингэж менторлуулан тэрээр маш сайн суурьтай хичээлүүдийг авч исэн гэсэн үг. Ингээд 2003 онд доктор Люк Макс Мартинтай хамтран Since You've Been Gone гэх дууг Pink-д зориулан бичсэн.
Гэхдээ тухайн дуугаа Kelly Clarkson-аар бол дуулуулсан байдаг. Энэ нь ганцхан шөнийн дотор бүүм хийж Kelly Clarkson-ы нэг урлагийн салбар дахь буцаад сэргэн мандалт нь үүссэн гэсэн үг. За яагаад би ингэж сэргэн мандалт гэж ярьж байна гэхээр Kelly Clarkson хэдийгээр маш юм амжилттай, авьяастай, тийм чадвартай дуучин ч гэсэн түүний нэг гадаад төрх стил имиж бусдаас ялгарах нэг тийм хувь хүний онцгой шинж чанар байна штэ. За тэр нь бол төдийлөн бусад хүмүүсээс ялгардаггүй, жоохон тэгж дарагдаад идэг байсан юм байна. Энийг нь ганцхан шөнийн дотор өөрчилж чадсан дуу нь бол энэ дуу байсан. За ингэхдээ ганц Kelly-д сайн зүйл болсон юм уу гэхээр бас үгүй. Энэ дууныхаа ачаар доктор Luke ч гэсэн хөгжмийн салбарын хүмүүсийн хараанд өртөж чадсан байна. За ингээд үүнээсээ хойш бол доктор Luke, Pink-ийн So What, You and Your Hands, за тэгээд нэг Avril Lavigne-ийн Girlfriend гэд гайхалтай дуу байгаа штэ. За тухайн дууг бол Avril болон бас нэгэн дуу зохиогч Josh гэд нэг залуутай хамтран гуруулаа бичиж продюсерлан тухайн дуу нь маш амжилттай болон Австрали, Америк гэхэд 7.3 сая хувь борлогдож дэлхийн хит дуунуудын нэг болсон. Ер нь ингээд шулуухан хэлэхэд бол доктор Luke, Max Martin хоёрыг хөгжмийн салбарынхан Dream Team мөрөөдлийн баг гэж нэрлэж исэн. Үнэхээр хоёулаа маш өндөр мэдрэмжтэй, маш авьяастай тэдний ажилласан дуу болгоно нь хит болдог. За ингээд буцаад доктор Luke болон Kesha хоёрынхаа яриг үргэлжлүүлээд ярьцгаая. Ер нь доктор Luke-ийн background нь бол нэг иймэрхүү байдалтай тий. Ер нь нэг ийм авьяастай мэдрэмжтэй хүн байгаа. За тэрээр бол тухайн өдрөө бараг 100 гаруй CD хүмүүсийн демог сонсож агаад Kesha-гийн 2 демог сонсоод түүнд Kesha-гийн хоолой таалагдсны дээр зан байдлын хувьд зан чанарын хувь хүнийх нь онцлогын аягүй их таалагдсан гэж байгаа байхгүй юу. Яасан гэхээр Kesha тухайн дуунууд дээрээ бас өөрөө үглэж ийсэн байна. Ингэхдээ би Tennessee-гийн цагаан охин байна гэдэг байдлаар нөгөө нэг юм сленг яриагаар иймэрхүү байдлаар ингэж үгэлж ийсэн. За тэрхүү байдал нь түүнд доктор Luke-д нэлээд таалагдчихсэн учраас ийхүү Kesha-тай холбогдчихсэн юм байна лээ. За ингэхдээ үүнээс гадна бас нэгэн охин байсан. Тэр бол та бүгдийн сайн мэдэх Katy Perry. За тэр өдөр мөн Katy Perry-тэй ч гэсэн холбогдчихсэн юм байна лээ. За ингээд ямар ч тач Kesha-тай бол холбогдож чадсан. Ингэхт нь тухайн үед бол Kesha 17 настай ахлах сургуулийн сурагч байсан. Доктор Luke болон Max Martin-аар бол түүнийг 18 нас хүрээд сургуулаа төгсөлт нь хүлээхийг хүсээгүй. Тийм учраас түүн рүү олон ч удаа холбогдож сургуулаа орхиж дуу хөгжмийнхаа ажилдаа илүү их анхаарах тал дээр ятгаж исэн. Гэхдээ яг тэр үед чинь Kesha чинь хэдийн өөрийнхөө тэтгэлгээр суралцах коллежийн урилга авчихсан. За түүний дээр төгсөх сургуулийн сурагч, онд сурлагтан ирээдүйн хэдийгээр урлагаар явна гэж өөрөө бодож исэн ч гэсэн ийм хурдан болно гэж огтхонч төлөвлөөгүй байсан учраас түүнд бол маш их хэцүү байсан. Гэсэн ч Max Martin, доктор Luke хоёр бол түүн рүү хит удаа цохон ямар ч байсан түүнийг сургуулаа хайж LA руу нүүж ирэхэд нь ятгах чадсан байгаа. За ингээд LA руу явах боллоо. Тэгсэн чинь LA-д байрлах байр байхгүй, ээж ахын хувьд түүнийг дагаад цугтаа нүүн гэсэн асуудал байхгүй. Яг иймэрхүү байдалд орчихсон. За ингээд энэ үед ямар арга хэмжээ авсан гэхээр доктор Luke-ийн тухайд гэвэл түүнд нэг юм жижигхэн байр гаргаж өгье. Энд түр байрлангаа ингээд хамтдаа гэрээ байгуулад ингээд ажиллая гэж санал тавьсан боловч Phoebe-гийн тухайд охиныхоо ирээдүйд жоохон санаа зовсон юм уу? Охиныхоо ирээдүй аюулгүй байдал санаа зовсон гэхээс илүү жоохон сонио. Яг үнэхээр охиныхоо аюулгүй байдал санаа зовсон юм уу гэхээр тэрээр зүгээр нэг юм танихгүй шахуу заяа. Зүгээр нэг юм танихгүй шахуу залууг энэ бараг танаа мөн баха болцооны хувьд байж болохоор л юм шиг санагдчихээн гэсэн залуу руу Kesha-г явуулчихсан маа. Тэнд очоод амьдр ямар ч хэсэн амьдрангаа тэгээд ажиллаад байжээ гэдэг байдлаар ингээд явуулчихсан. Kesha тэнд очмогцоо хижээл насны өдөржингөө буудан дээр видео гейм тоглож өдөр цагийг өнгөрөөдөг тийм нэг юм сонин танихгүй залууг энд яваад оччихсан. Ямар ч хэсэн тэндээ 14 хоногийн хугацааг бол өнгөрөөсөн ч тэр хүн миний биш гэдэг мэдрэмжийг би уулзсан даруйдаа мэдэрсэн гэж өөрөө ярьж исэн. Тийм болохоор тэр залуугийнхаас яваад энэ тентхээр ингээд айлуудаар хонголж исэн байгаамаа.
За ингээд очмогцоо болвол Кеша шууд доктор Люктэй production гэрээ, publishing гэрээ гэх мэтчлэн хэд хэдэн юм дагалдах гэрээтэй гэрээнүүд дээр гар үсэг зурсан. За ингэхдээ болвол одоо хамгийн багадаа 6 дуутай 6 альбомны гэрээнд буюу урт хугацааны гэрээ байгуулсан. За энэ 6 дуу гэдэг дээр нь жоохон тодруулах хэлбэд зарим дээр нь 6, зарим дээр нь 7, за зарим дээр нь 8, 10 гэд янз янзын бичээтэй байлээ. Тийм учраас ерөнхийдөө бол 6 альбомны маш урт хугацааны гэрээ гэсэн үг. За Кешагийн хувьд бол жишээ нь энийг бол яг нэг тэнгэрийн умдаг атгах гэдэг шүү дээ. Яг тийм одоо нөхцөл байдалтайгаар бол хүлээж авсан ч гэсэн энэ нь яг үнэндээ түүнд дөнгө гинж болж хувирсан байгаа. Учир нь яасан гэхээр энэ 6 альбомыг гаргахтал Кеша ямар нэгэн байдлаар өөр продюсертэй ажиллахгүй гэсэн зүйл залттай. За түүний дээр Кешад лейблийн удирдлага, продюсер, паблишер 3 эрх мэдэл нь гуруула нэг хүн дээр төвлөрсөн буюу доктор Люк бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн. За энэхүү одоо 3 эрх мэдэл гэдэг байгаа шүү дээ. За энэ нь бол 2010-ад оны үед бол нэлээд элбэг байсан. 2010 оноос хойш 3 эрх мэдэл зөвхөн нэг хүн дээр хуваарлагдана гэдг нь ер нь боломжгүй болоод багаар багассаар агаад 2020 оноос хойш бол ийм явдал бүр ингээ огт байха болсон гэнэ л дээ. Энэ 3 эрх мэдэл гуруула нэг хүн дээр байх нь өөрөө red flag гэж явдаг болсон юм байна. Тийм учраас одоо нөхцөл байдалд бол ингээд энэ 3 эрх мэдэл 3 тишээ 3 өөр хүн 3 өөр компанид ч юм уу иймэрхүү байдлаар хуваарлагдаж ингэж явдгийм байна. За энэ өдөр ингээ байгуулсан энэхүү гэрээ байна штэ. За энэхүү гэрээнээсээ болоод хожим нь Кеша бол өөрийнхөө амьдралын нэлээд олон жилийг иймэрхүү хуулийн байдалд өнгөрөөсөн. Тийм учраас энэ нь яг ямар утга учиртай гэрээнүүд байсан, яагаад тийм их асуудал үүсгээд байгаа юм бэ гэдгийг би өөрийнхөө ойлгосон өнцгөөс багахан тайлбарлаад өгөх юм бол та бүхэн маань дараагийн процессыг ойлгоход илүү дөхөн байх болов гэсний үндсэн дээр жоохон тайлбарлаад өгье. За энэхүү production гэрээ нь болохоор тухайн артист ямар дуу дуулах, ямар тухайн дуу нь төрөл жанрын темптэй байхын. За тэрнийг нь бол продюсер өөрөө шийднэ. За түүний дээр 6 альбомоо гаргатал Кеша ямар нэгэн өөр продюсертэй ажиллахгүй гэсэн зүйл залттай. За түүний дээр тухайн дуун дээр Кеша ямар дүр төрх бүрдүүлэх хүртэл доктор Люк шийднэ гэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол Кешагийн шийдвэр гаргалтын хувь нэлээд бараг л шийдвэрт нөлөөлөх үгүй юутэй л юм байна лээ. Түүнийхээ дээр энэ продюсер маань тухайн дууг продюсерлсан гэд тодорхой хэмжээний цалин хүйс олох мөнгөн дүн хүртэн. За түүнийхээ дээр тухайн дуунаас тодорхой хэмжээний хувийг хүртэнэ гэж байгаа. За ийм гэрээ байна. За дараачих нь болохоор publishing гэрээ. Publishing гэрээ нь болохоор тухайн артист ямар нэгэн дуу гаргалаа гэхэд паблишер нь түүнийг цацж байгаа. Тийм болохоор тухайн дуунаас мөн тодорхой хувийг хүртэж түүнээс хойш тоглолт болгон дээр нь орлого олно гэсэн үг. За энэ паблишинг гэрээнийх нь хувийн тухайд гэх юм бол дийлэнх нь бол 50-50% хувьтай байдаг юм байна л та. За гэхдээ ингээд доктор Люк болон Кеша хоёрын нөхцөл байдлыг нь авч үзэх юм бол эрх мэдлийн хувьд дээр доор тэнгэр газар шиг ялгаатай байгаа. Нэг нь бол аль үжээний хин нэгэн болчихсон продюсер, за нөгөөх нь бол дөнгөж гарч ирээд карьераа үүсгэж байгаа шинэхэн артист. Тийм учраас эрх мэдлийн хувьд хуваарлалт нь шок байсан гэдэг шиг эрх мэдлийн хувьд жоохон юм дээр доор байсан учраас доктор Люкэд илүү ашигтай гэрээ. За шинэ артист Кешагийн хувьд бол жоохон тийм сулхан, өөрт нь бол жоохон тийм сул тал болох үз гэрээ болсон гэдгийг юм лээ. Тийм болохоор энэ мэдээж publishing гэрээн дээр 70-30-тай байсан уу, 60-40-тай эсвэл 50-50-тай аль нь ямар хувьтай байсан нь бол ил олоогүй. Тэгтээ мэдээж доктор Люкэд бол жоохон арай л ашигтай байсан баха гэж бол олон нийт үздэг. Тэгээд хожим нь бол RCA Records-тэй артист нь болж Artist Recording Contract байгуулсан. За энэ нь болохоор рекорд компани артисттэй албан ёсоор ажиллах үндсэн гэрээ юм байна. За ингэснээр артист бол өөрийнхөө дуунаас тодорхой хувийг хүртэж түүнээсээ орлого олно. Гэхдээ бүрэн эзэмшихгүй юм байна.
За түүнийхээ дээр хідэн альбом гэж гэрээ хийсэн байна. За тэр альбомныхаа хугацаагаар тухайн гэрээ нь бол маш урт хугацааны гэрээ гэд ойлгочход бол бараг буруутахгүй. За нэг иймэрхүү байдалтай 3-4 гэрээнүүдийг бол байгуулсан. Энэ нь бол Кешагийн хувьд те алдаж болохгүй боломж юм шиг санагдчихсан боловч яг үнэндээ гэрээ гэдэг зүйлийн доор гав гинжинд оруулж байгаа явдал байсан. Гэхдээ одоо энэ нь ингээд Кеша энийг анханасаа гэрээ байгуулахаас өмнө мэдэх ёстой байсан гэж буруутгахаасаа илүүтэйгээр тэр үед Кеша бол дөнгөж 17 настай хүүхэд байсан. Ерөнхийдөө бол өсвөр насны жоох хүүхэд мэдгүй байх бүрэн боломжтой, мэдгүй байж ч болно шүү дээ. Ер нь бол бид нар ч гэсэн одоо нөгөө нэг насанд хүрээгүй байхдаа өсвөр насндаа байхдаа гэрээ гэдэг ямар их хүчин чадалтай зүйл вэ? Хүчин төгөлдөр боломгцоо ямар олон зүйлсүүдийг өөрчлөх хүчин чадалтай ямар их үр нөлөөтэй зүйл вэ гэдгийг одоо мэдгүйгээр за зүгээр л гарын үсэг зурах ёстой зүйл гэдэг тийм л ойлголтоор бол жишээ нь өсвөр насндаа байсан учраас энийг мэдэхгүй байх бүрэн боломжтой. Харин үүнд нь тусалж дэмжих ёстой байсан хүн нь түүний ээж Фиби байсан. Фибигийн тухайд гэвэл өөрөө урлагийн салбарт олон жилийн хугацаанд байсан. За тухайн урлагийн салбарын үйл ажиллагаа яаж явдаг гэдгийг Фиби хэн хүнээр хэлүүлдэггүй бүгдийг нь мэдж байгаа. За түүнийхээ дээр ядчил насанд хүрсэн хүнийхээ тухайд гэх юм бол гэрээ гэдэг ямар хүчин чадалтай бэлээ, гэрээ гэдэг чинь тийм тоглоом шоглоомны зүйл биш гэдгийг насанд хүрсэн хүн бол хэдийнэ ойлгоцсон байх ёстой. Гэтэл гэрээ байгуулахдаа Фиби охиныхоо дэргэд байж исэн ч гэсэн охиндоо ямар ч зүйлийг зааж зөвлөлгүйгээр зүгээр л охиноо гав гинжинд оруулчихсан байгаа. За энээсээ болоод хожим нь бол нэлийн асуудал үүснэ. Гэхдээ тэр хожимын асуудлыг хожим нь үлдээгээд одоо үргэлжлүүлээд яриадах юм. За тэд бол гэрээ байгуулсан цагаас эхсүүлэн доктор Люк Кешаг өдөр болгон өөрийнхөө студидтэй дуудаж маш их хэмжээгээр ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ яг гэрээ байгуулснаас 9 хоногийн дараа гэдэг байгаа байхгүй юу? 2005 оны 10 сарын 5-ны өдөр доктор Люк Paris Hilton-д зориулан Nothing in this world гэх дууг тухайн үедээ бол нэлээд хит болж исэн юм дуу юм байна лээ энэ дуу. За энэ дууг бол зориулан бичсэн байдаг. За гэхдээ Paris Hilton бол өөрийнхөө нөгөө backing vocals-а ердөөсөө хийж чадахгүй, арын хоолойгоо хийж чадахгүй байсан юм байна. За энэнд нь туслах ганц хүн нь түүний шинэхэн гэрээ байгуулсан артист болох Кеша байсан. Ингээд доктор Люк Кешаг студидтэй дуудаад мэдээж Кеша бол аль үжинэ Paris Hilton-тэй нөгөө Simple Life гэдэг шоуных нь үеэр танилцчихсан. Ерөнхийдөө бол зүс мэдэх таньдаг хүмүүс болчихсон байсан. За ингээд Кеша бол тухайн дуун дээр нь backing vocals-ыг хийсэн. Тэр дуун тухайн өдрийнхөө оройны 22 цаг 50 минутын орчимд дууссан гэж байгаа. За ингээд дуусмагцсан тухайн өдөр нь Paris Hilton-ны дүү Nikki Hilton-ны төрсөн өдөр байсан. Тийм болохоор Paris Hilton доктор Люк болон Кеша нарыг тухайн дүүгийнхаа төрсөн өдрийн үдшилтэд нь урьсан байна. Ингээд бөөнөрөө тухайн үдшилт рүү явсан. Кешагийн хувьд дөнгөж одоо 2005 он гэдэг чинь 17-18 хүрчээсэн, хүрээд дөнгөж удаагүй 21 нас хүрчээж айрх уух боломжтой, клабд орох боломжтой шүү дээ. Гэхдээ доктор Люкийн Plus One гэдгээр нь бол орсон юм байна лээ. За ингээд ороод айрх ууж үзээгүй Кеша 3 хундаг шампань уугаад ардаас нь бол түүний тарих толгой нилээ ингээд дайвалзаад ирсэн гэж байгаа байхгүй юу? Энэ үеэр Paris Hilton өөрийнхөө дүүгийн төрсөн өдрийн after party-г өөрийнхөө виллад үргэлжлүүлнэ гэдгээ бол мэдгдсэн. За Кешагийн хувьд гэхэд одоо дөнгөж айрх уугаад үзэж байгаа. За тэгээд өөрийнх нь Лос Анжелес таних ганц хүн нь итгэж найдаж болох хүн нь бол доктор Люк байсан. Тийм болохоор доктор Люк дээр очиод миний бие сайнгүй байна. Би нилээн согтчихсан юм шиг байна гэдэг зүйлийг бол хэлсэн. Доктор Люк хариуд нь надад sober feel байгаа гэж хэлсэн байна. За sober feel гэдэг нь бол яг тэр нөгөө нэршлээрээ биш зүгээр нэг ийм өгсөн байгаа зөвлөлөд. За тэрнийг нь Кеша юу гэж бодсон гэхээр Холливуудынхан одоо хинээч мэдгүй ховор нандин зүйлүүдийг бол хэрэгэлдэг байж таараа. Энэ бол нэлээд сүүлийн үед гарсан зөвхөн Холливуудынхны хэрэгэлдэг юм баха. Тийм болохоор одоо энэхүү имийг уучих юм бол миний арх гараад би үргэлжлүүлээд одоо үжлэгтээ яваад connection хүмүүстэй танилцаад өөрийнхөө connection-а тэлэх боломжтой юмаа гэж бодсон болохоор тухайн имийг ямар ч эргэлзээгүйгээр шууд уучихсан маа. Ингээд тухайн mood гэх нэртэй барнаасаа бөөнөрөө гараад хэдхэн минутын зайтай байх Paris Hilton-ны виллад очсон.
Виллад очоод Кэша бол шууд нэг л шампань уусан байна. За ингэхдээ шампаньнээсээ болсон уу, эмнээсээ болсон уу, гинтэл бөөлжмөр санагдаад дотор нь аимшигтай муухарч эхэлсэн. Тийм болохоор Paris Hilton-ы тэр том вилла дотроос угаалгын өрөө бол хайж эхэлсэн. Хүмүүсээс асуугаад ч тэр өөрөө хайгаач тэр олоогүй учраас Paris Hilton-ы хувцсны өрөөнд бөөлчихсөн гэсэн. За энэ хувцсны өрөөнд дотроо зөвхөн нөгөө гутлын баахан гутал өрөөтэй байдаг гутлын хэсэгт нэмэн лээ. Үүнийхээ дараа угаалгын өрөөнд үргэлжлүүлээд бөөлдсөн байна. За энийг нь харсан хүмүүс олвол нилээн бас ингээд дотор нь муухай оргоод хүмүүсийн нөгөө нэг гой ингээд шоудж исэн тэр мэдрэмжүүд нь байхгүй болоод ерөнхийдөө шоу нь тараад Paris Hilton Кэшаг гэрээсээ хөөсөн байт юм байна лээ. Энэ үүмэн самуунаас нь болоод Кэшаг мэдээж хариуцах ёстой хүн нь бол доктор Люк. Тэгээд Кэшатай цуг тухайн виллагаас хэдхэн минутын зайтайх нэгэн хотелд аваачиж 12 давхурт нь өрөө авсан. За ингэхдээ тухайн өрөө нь бол нэг том ортой, нэг бодонтой нэг юм том свит өрөө байгаа байхгүй. За ийм өрөөнд бол орсон гэж аамаа. Тэгээд Кэша орон дээр доктор Люк бодон дээр унтахаар болсон. Энэ үед бол шөнийн 1-2 цагийн орчимд байсан гэж аа. Доктор Люк маргааш өглөөн нь эрт Katy Perry-тэй уулзалттай байсан учраас ямар нэгэн зүйл хийлгүү шууд унтцгаасан гэсэн. За ингээ маргааш өглөөн нь доктор Люк Katy Perry-тэй уулзахаар явахдаа Кэшад хүссэн хэмжээгээрээ энд амарч байж болно, сайхан амарч агаад яваарай гэж хэлсэн боловч Кэшагийн зүгээс ямар ч хариу сонсоогүй. Учир нь Кэша тас усарсан байсан. За ингээд өдөр нь 2 цагийн орчимд Кэша бол сэрхтээ маш их биеийн шархирч, дотор нь муухай оргиж, дээр нь нүүн нүцгэн сэрсэн. Сэрмэгцэл ходоодны хүчил гэж орчуулагдадсан нэг юм ногоон зүйлээр болол ингэж тасралтгүй бөөлжж исэн. Ингээд ээж рүүгээ залгасан байгаа. Ээж рүүгээ залгахдаа өчигдөр тийм үдшилэг болсон, тийм зүйл болоод тэгтээ бит хоёр бэлгийн харилцаанд орчихсан юм шиг байна. Би маш их ингээд ногоон зүвсээр бол бөөлжөөд байна. Миний хувц хаанагааг мэдэхгүй байна. Дээр нь би өчтөр юу болсныг юу ч санахгүй байна. Ямар ч байсан тэр доор олвол ямар нэгэн зүйл болохгүй байгааг би мэдээд байна гэж бол хэлсэн маа. За ээж нь бол түүнийг шууд эмнэлэгт очиод үзүүлэхийг бол шаардсан гэсэн ч Кэша өдөржингөө ээжтэйгээ уцаар ярьж хоол захиалж кино үзэж амарч агаад шөнийн 1 цагийн орчимд өөрийнхөө найз Жулианыг ирж авахыг бол гуйсан. За найз нь бол түүнийг ирж авахд Кэша болсон бүх процессыг найзтай ярьсан. Найз нь түүнийг цагдаагийн газар хургуулахыг хүсэж байгаа эсхийг нь бол асуухад Кэша үгүй гэж хэлсэн маа. Ингээд хэсэг хугацааны дараа ээжтэй би зүгээр л дуулмаар байна. Би зүгээр л карьераа эхлүүлмээр байна. Би зүгээр хүчингийн хохирогч болоод хинч биш болоод үлдэхийг хүсэхгүй байна гэсэн зүйлийг хэлснээр хин нь энэ явдал огтхонч болоогүй гэж итгэхийг хүсээд тэгээд марццгаахаар шийдсэн маа. Ингээд дараагийн сар болвол Кэша ямар нэгэн байдлаар ажил ердөөсөө хийгээгүй, доктор Люкийн харилцаа ч гэсэн жоохон сонирн болчихсон. За гэхдээ доктор Люкийн тухайн үедээ үерхжсэн найз охин болох жүжигчин Жил Латиано гэх эмэгтэйгийн зохион байгуулж байгаа үйлчлэгт бол Кэша өргөдөөд очиж исэн байгаа байхгүй. Доктор Люкийн тухайд гэвэл тухайн үед үерхжсэн найз охин болох Жилдээ ямар үйлчлэгт очисон. За тэгээ Кэша яаж Paris Hilton-ы тэр гутлынхын клозет дотор бөөлдсөн тэр үйлчлэг дээр юу болсон гэд бүгдийг нь нарийн ярьж исэн ч гэсэн Кэша өөрийнх нь өрөөнд хоноод явсныг найз охиндоо огтхонч хэлээгүй байдаг. За энэ мэт явдлаар ингээд хэд хоног өнгөрсний дараачаас Кэша доктор Люктэй бичлэн ганцаар уулзсан. Ингэхдээ доктор Люк бүр илүү хүндий, маш тийм сонин аашилж исэн бөгөөд ингэхдээ Britney Spears-ийн менежер болох Larry Rudolphтай хамтран ажиллахыг даалгасан ч Кэша тэхийг хүсээгүй. Энэ маргаан нь явандаа бүр ингээд том маргаан болоод доктор Люк юу гэж ярьж исэн гэхээр чи тийм сайн биш. Чи сайн дуулдагчгүй, чи хөөрхөнч биш. За чиний ингээ би хаач гэсэн гоё бишээ. Мянган охтууд цаан чин надтай гэрээ байгуулахын тулд үхэн хатан хичээж гин. Гэтэл чи өөрийгөө хар гэдэг байдлаар түүн рүү маш ихээр хэлэхгүй үгийг хэлж харааж ууралсан маа. Гэхдээ доктор Люкийн мянган охид ингээ надтай ажиллахын тулд гэж байгаа нь бол яалтчгүй үнэн. Тухайн үед доктор Люк болон Макс Мартин хоёрын ажилласан дуу болгоно нь хит болдог.
За тухайн дуунууд нь хит болохын хэрээр тухайн дуучид мэдээж бас өөр продюсертэй ажиллана штэ. За өөр продюсертэй ажилласан дуунууд нь доктор Люк болон Макс Марти хоёртой ажилласан дуунуудын тэр амжилтыг нь хараахан гүйцэтгэхгүй стол нөгөө алтан дундаж за тэрнээс жоохон дээшлээл нэг иймэрхүү багхан амжилт үзүүлж ингэж явдаг байсан юм байна лээ. Энэ маргаанаас нь болоод за ер нь бол энэ гэрээ нэг биш байна. Энэ гэрээнээс яаж иж агаад гарах ёстой байна гэдгийг Кеша ойлгож эхэлсэн. Тийм болохоор тухайн 2005 оныхоо 11 сард ээжтэйгээ цуг тухайн үедээ нэлээд од болж исэн хамтлаг болох Black Eyed Peas за тэгээд John Legend гэдэг дуучин байгаа штэ. За тухайн дуучин хамтлаг хоёрыг бол менежментийн багийг нь хариуцсан ажилладаг байсан DAS Communication компани захирал David Sonnenbergтэй уулзаж өөрийнхөө менежер ажиллахыг бол хүссэн. За түүнийхээ дээр тухайн гэрээнээс гарах ямар боломж байна, ямар гаргалгаа байна та нэг хэлээд өгөөч гэж бол хэлсэн баа. За ингэхт нь бол Дэвид тухайн гэрээг нь хянаж үзээд за энэ гэрээнээс бол яагаад ч гарах боломжгүй байна да, хэцүү байна да гэдэг хариултыг бол өгсөн. Энэ хариултын дараачаас ээж нь бол юу гэж хэлжсэн гэхээр хэрвээ артистыгаа насанд хүрээгүй байхад нь ийм өгөөд за тэгээ хойноос нь хүчинцэн болвол энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус болгох боломжтой юу гэж бол асуусан баа. За ингээд ямар процесс үүссэн, яасан ийсэн гэдгийг нь бол бүгдийг нь Дэвидэд ярьж эхэлсэн. Дэвид энэ яриаг сонсчход за яаж ч байсан энэ охинд бол би туслах ёстой байна гэж бол бодож исэн баа. Ингээд Дэвидийг өөрийнхөө менежер аваад за менежер нь бол өөрийнхөө компани хуулийн зөвлөхөдтэйгээ ярьж агаад тухайн гэрээнээс гаргах ямар л боломж байна бүгдийг нь хайж эхэлсэн. Ингээд дараа жилийнхаа 4 сард нь Дэвид өөрийнхөө өмгөөлөгчөөр дамжуулан доктор Люк руу мэйл явуулсан. За ингээд мэйл явуулахдаа юу гэж явуулсан гэхээр тухайн гэрээг хүчингү болгож өгөө. За тэгэхгүй болвол шүүх хүртлээр гомдлоо гаргаж явна. За ингэхдээ тэр үед тэр хотелд юу болсон талаар шүүхийн өмнө хилцүүлэх болно гэдэг утга бүхий тийм сануулга мэйлийг явуулсан ч доктор Люк үүнийг огтхонч ач холбогдол өгч авч үзээгүй. За түүнийхээ дээр Кешатай ямар ч ажил хийхгүй, Кешатай уулзахгүй, Кешагийн нөгөө эхлээчгүй байгаа карьер нь шууд зогсон байдалд орчихсон. За ингээ 2006 оноос эхсүүлэн 2008 оны хугацаанд Кеша ямар ч зүйл хийгээгүй, бүр ямар ч байдлаар доктор Люк өөртөө нь холбогдоогүй. Өөрөө хэдийнэ 6 альбомны гэрээ байгуулчихсан. Тэгтэл өөрийнхөө артистийн гэрээг ийм ойлгомжгүй байдлаар бол хашиж боож эхэлсэн. Энэ хугацаанд Кеша айл-айлынхаар хонголж явахын дээр түүнд мэдээж мөнгөний хэрэгцээ гарна. Тийм учраас өдрөөрөө цагийн ажил хийж, зөөгч хийж дуугаа бичиж энэ тэнд хүмүүсийн backing vocals хийж иймэрхүү байдлаар мөнгө олж өдөр хоногоо залгуулж исэн. За ингэжээтэл нөгөө талд нь штэ Кэти Перри бол жинхэнэ олны танил болж эхэлсэн. Кэти Перри чинь яг л адилхан Кешатай нэг л өдөр шалгагдаад нэг л өдөр танигдсан хүн чинь од олж авахад Кеша энд ингээд өөрийнхөө цаг хугацаа, мөнгө төгрөг бүх зүйлээрээ хохироод байж исэн. За Кэти Перригийн тухайд гэвэл Кэти Перриг яг гаргаж ирсэн гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй. Яагаад гэхээр Кэти Перри чинь 2001 онд Кэти Хадсон гэдэг студийн альбомоо гаргасан ч маш амжилттай болсон. Дараа нь 2005-аас 2007 онд Avril Lavigne продюсеруудтай лейблд нь ажиллаж исэн ч лейблээсээ хөөгдсөн юм байна лээ. Тийм болохоор үүний дараачаас доктор Люктэй танилцаад доктор Люк түүний дуунуудыг продюсерлан гаргаснаар тухайн дуунууд нь бол гарсан даруйдаа хит олж исэн. За тухайлах юм бол та бүхний сайн мэдэх Hot and Cold, I Kissed a Girl гэх мэтчлэн дуунууд нь байгаа. Ингээл гаргасан дуу болгоно нь араасаа хит болвол ингэж явах үед нөгөө Дэвид байна штэ Кешагийн менежер болгон авсан. За тэр бол хэдийгээр Кеша ингээд зогсолтод орсон байсан ч гэсэн түүнтэй бол байнгын холбоотой энэ тентхийн хүмүүстэй бол холбож өгч танилцуулж исэн. Ингэхдээ 2008 оны 100 Warner Records-тай хамтран дебют альбом гаргах тийм production гэрээг бол байгуулах боломжийг олж ирч чадсан. Гэсэн ч доктор Люктэй хүчин төгөлдөр гэрээтэй за хар яриагаар гэх юм бол доктор Люкийн атган дотор Кеша хэдийн орчихсон байсан учраас тухайн гэрээг байгуулахыг бол зөвшөөрөөгүй.
За ингээл Кэша бол бүгдийг ойлгосон. Би доктор Люктэй эвлэрчтэй доктор Люкийн арга эвийг олж карьераа эхлэхгүй юм бол миний карьер эхлэхээс өмнө шорон дунд буулгадаа дуусах юм байна гэдгийг бол тэрээр шууд ойлгож эхэлж ийсэн. За тухайн Warner Records-тэй гэрээ байгуулахыг нь зөвшөөрөөгүй үедээ доктор Люк бараг тэр явдал босноос хойш 2 жилийн дараа анх удаа Кэшатай холбогдсон. Ингэхдээ Кэшад юу гэж хэлсэн гэхээр чамд 24 цагийн хугацаа өгье. Бүх хуулийн зөвлөхүүд, өмгөөлөгчөд, менежерүүдээ халаад над дээр буцаад ир. Тэгэх юм бол гэрээнийхээ дагуу ажиллахад бэлэн байна гэсэн саналыг тавьсан. За энийгээ бол Кэша ээждээ юу гэж ярьж исэн гэхээр доктор Люк над руу залгасан. Би өмгөөлөгч болон менежерүүдээ халж түүн рүү буцаж очиход 24 цагийн хугацаатай. Би гэрээ байгуулах бүрт тэр гарч ирээд намайг эзэмшдэг гэдгийг хэлэх болно. Би яг яах ёстой вэ гэж бол ээжтэйгээ ярьж исэн. Ингээд бодсны эцэст Кэша өөрийнхөө менежер болох Дэвидийг халж за мөн өмгөөлөгчнөрөө хүртэл бүгдийг нь халаад доктор Люк руу очсон байна. За ингээд буцаад ирсэн Кэшаг болвол доктор Люк хэрхэн олон нийтэд арай бусдаас ялгаруулж танилцуулах вэ гэж бодож байгаад MySpace дээр нэлээд од болж исэн Chrissy гэх electropop чиглэлээр дуулдаг охины тэр гадаад хэв маяг тэр юмнуудыг нь бол хулгайсан гэдгийм бэ лээ. За яасан гэхээр Chrissy бол нэг тийм зуны өдөрш өсвөр насны юуч бодох шаардлагагүй тэр юм шоудалт, архиталт тиймэрхүү зүйлсийг бол электропоп жанрын чиглэлээр дуулж тэгэж ерөнхийдөө бол нэлээд од олж исэн охин юм байлээ. Түүний хэм маяг, гадаад төрх, за тэгээ хувцаслалт, тэгээд хүмүүст өгж байгаа vibe зэргийг нь бол хулгайсан гэж бол ярьдгийм байх лээ. За түүнээс гадна ганц тэр охиноос биш MySpace дээр нэлээд од олж байгаа хин байдгийг тэр болгоноос нь хамгийн алдартай гэсэн болгоноос нь хамт шимж агаад Кэшагийн гадаад төрх ер нь бол Кэшаг тэр чигтэн шинээр бүтээсэн гэсэн үг. Түүнээс гадна ээж нь хүртэл нэг тийм хиппи стайлтай хүн шүү дээ. За тийм орчинд өссөн болоод ч тэр юм уу тэр зүйлүүдийг хамт шимж нийлүүлсээрэн байгаад 2009 онд TikTok дугаараа гарч ирсэн Кэшагийн гадаад төрхийг бүрдүүлсэн байдгийм байна. Энэ мэтчлэн Кэшагийн гадаад төрхтэй Кэшагийн тэр дуун дээр ажиллаж байх үедээ Bruno Mars болон Florida хоёрын хамтран бичсэн Floridaгийн Right Round гэдэг дуу байгаа. За энэхүү дуун дээр бол Кэша хамтран ажилласан байгаа. Энэ дуу дэлхийн нийтэд бол хэдэн сая удаа тоглуулагдсан, одоо ч тоглуулагдсаар байгаа үнэхээр алдартай дуу. Энийг миний бичлэгийг үзэж байгаа та ч гэсэн шууд мэдж байгаа ах гэж би бодож байна. За тухайн дуун дээр уул нь Флорида ганцаараа дуулаад тухайн дууга цацгаар төлөвлөж исэн боловч доктор Люк Кэшагийн хоолоо оруулсан хэсгийн хувилбарыг нь засаад Флорида руу явуулсан байдаг. Энэ хувилбар нь түүнд таалагдсанаар хамгийн эцсийн хувилбар нь Кэшатай хувилбар нь цацагдсан байдаг юм байна лээ. За энэ дуун дээр бол Кэша яг дуусан гэхэд бас хэцүү. За backing vocals буюу арын хоолой хийсэн гэхэд хэцүү. Яг нэг тийм дахилтных нь тэр жоохон хэсгүүдийг нэг дуулж ордог штеп. За яг тийм байдлаар бол хамтран оролцсон. За энэ үеэр Lady Gaga Poker Face тэргүүтээ дуунуудаа гаргаад ер нь нэлээд гарч ирж исэн. Ингэхдээ доктор Люктэй хамтран ажиллах гад за тухайн гэрийн студид нь бол дуу бичүүлэхээр ирсэн. Ингээд доктор Люкийн гэрт нь ирэхэд унтлагынх нь өрөө онгорхоо байсан бөгөөд унтлагынх нь өрөөр нь шагаахад төрсикнээс өөр хувцасгүй, дотор хувцснаас өөр хувцасгүй залуухан охин хэвтчихсэн. Энийг нь хараад Lady Gaga ч өөрөө 19 наснда нэгэн продюсерт бэлгийн хүчирхийлэлд өртчихсэн аимшигтай түүхтэй за тийм асуудалд орж исэн учраас яг л түүний түүхийг давтаад байна да. Энэ охин яг л миний байсан амьдралаар амьдраад байна да гэдэг зүйлийг тэр дороо мэдэрч исэн гэдгийг. За ингээд дээшээ гараад тухайн студид нь дууга бичүүлэнгээ Флоридагийн тухайн дууг нь сонсоод байж хахад нь нөгөө дотор хувцастай охин гүйж ирснээ. Энтэй би дуулсан штэ, би энэ дуун дээр орсон штэ гэж хэлсэн нь Кэша байсан. Ингэжэл Lady Gaga бол Кэша доктор Люктэй ямар нэгэн дотн харилцаатай юм байна гэдгийг анх мэдсэн гэж байгаа. Ингээд The Right Round гэх дууныхаа дараачаас Кэша өөрийнхөө хамгийн анхны соло дебют TikTok гэх дууга цацсан байдаг. За тухайн дуу бол гарсан даруйда 9-7 хоногийн турш Billboard Hot 100-д 1-р байрт бичигдсэн тэгтлээ амар хит болсон.
За энэ дуу мэдээж ийм амар хит болж байгаа юм чинь нөгөө Chrissy болон сонсхон тодорхой. Ингээд Chrissy, Sony болон Dr. Luke нарыг My Slash гэд миний дууны тэр хэм маяг, жанр тэр бүх зүйлсийг бол яалтчгүй хуулбарлсан байна. Оюуны өмчийн зөрчил гэдэг байдлаар шүүхэд хандаж тэдний эсрэг нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэл бол хэрхэн шийдэгдсэн тодорхойгүй ч ямар ч байсан хэрэг хаагдсан гэдэг статустай явдгийм байна лээ. Тэгээд би сонсож үзлээ л дээ. My Slash болон TikTok хоёрыг ингээд харьцуулаад сонсоход сонсогч миний зүгээс бол хоорондоо жоохон төстөйгийн хувьд бол төстэй байсан. Гэхдээ эн чинь нөгөө нэг electropop жанрын хоёр дуу учраас хоорондоо төстэй байж болох боломж бас байгаа шүү дээ. За ямар ч байсан сонсогч миний зүгээс олвол төстэй юм шиг санагдсан. Та бүхэн бас My Slash гэд YouTube дээр бичээд ингээ хайх юм бол дуу нь гарч ирж илээ. За мөн TikTok-тай харьцуулсан тийм дуунч байлээ. Тийм учраас та бүхэн бас сонсоод адилхан байна уугүй юу хэрвээ сонирхож байвал сонсоод тэгээ комент хэсэгт үлдээгээрэй за. За нэг юм байна. За тэгээд үргэлжлүүлээд олон нийтийн зүгээс Kesha-г юу гэж авч үзчихсэн гэхээр сайлах талч байсан ч муулах талч мөн байсан. Тэд олвол Kesha-г хар тамхи хэрэгэлтэй хит задгай, хит тэрслүү зам байдлын хувьд тийм доголдолтой гэж бол бичиж эхэлцгээсэн байна. За гисэн ч Kesha үүнийх нь хариуд надад хар тамхи хэрэглэх ямар ч цаг зав байхгүй гэдэг хариуг өгсөн байдаг. Эхний дуу нь амжилттай болсон учраас үргэлжлүүлээд шууд альбомныхаа ажилд орсон. За Kesha-гийн анхны альбом болох Animal гэх альбомоо гаргахын тулд тэрээр Sony Music-ийн Harriet label-тэй болол гэрээ байгуулсан байна. За ингээд гэрээ байгуулж чадсан гэдэг шалтгаанаар тэр хоёр өмнөх шөнө нь хэтрүүлэн тэмдэглэсний улмаас онгоцноос хөөгдөх шалтгаан болсон. Яасан гэхээр тухайн гэрээгээ үзгэлчгээд бөөнөрөө Dr. Luke-ийн гэрт шоу цацгаасан маа. За ингээд Нью-Йорк дахь Dr. Luke-ийн гэр шоудж жагаад өглөө 2-т онгоцны буудал дээр очисон. Очихт нь хит их мансуурчсан согтолттой байна гэдэг шалтгаанаар тэднийг онгоцонд суулгахыг зөвшөөрөөгүй. Гэхдээ ямар ч байсан гуйж туйж янз бүр босоор агаад онгоцондоо сууж чадсан юм байна лээ. Гэтэл онгоцондоо суумагцаа Dr. Luke болон Kesha хоёр бие биентэйгээ үнсэлцэж, бие биендээ ёс бусаар хүрж олон нийтийн өмнө биеэ зохисгүй авч явж исэн учраас тэр хоёрыг онгоцноос буулгасан. За харин энийг нь олвол Kesha арай өөрөөр ярьдаг. Kesha-гийн ярьж байгаагаар тухайн өдөр нь олвол Kesha өөр газар хончхоод маргааш өглөө нь онгоцны буудал явах замдаа Нью-Йорк дахь Dr. Luke-ийн гэрээр дайрч гарахдаа Dr. Luke өөрт нь нэг бодис өгсөн. За тухайн бодисыг олвол хэрэгэлсэн. За ингээд хэрэглээд хоёулаа онгоцны буудал дээр ирээд онгоцонд суухад олвол Dr. Luke өөрийг нь үнсэж хүрхгүй газар нь хүрж ёс бус аашилж хийсэн. Энэ нь түүний гаргасан бас нэгэн ёс бус үйлдэл байсан гэсэн байдаг. Хариуд нь Dr. Luke юу гэж ярьж ирсэн гэхээр бит хоёр үнсэлсэн нь бол үнэн. Гэхдээ би ердөөсөө тэрнийг энэ бодисыг хэрэгэл мэргэл гэж шаардаагүй. За мөн үнсэлцгийн хувьд бол үнсэлцэн ч гэсэн мөн хинэн төрүүлж үнснийг би санахгүй байна гэдэг байдлаар багахан тийм няцаалтыг бол өгсөн байдгийм байна лээ. Ингээд 2010 оны 1 сарын 5-ны өдөр Animal гэх 14 дуутай анхны студио альбомоо RCA Records дээр гаргасан. Үүнийгээ дагалдуулаад мөн нэмэлтээр Cannibal гэх 8 дуутай EP альбомоо гаргасан байдгийн байна. За ингэхдээ түүний дуу үнэхээр хит болж исэн учраас түүний дууг зөвхөн CD-гээр битээс зархаасаа илүүтэйгээр мөн давхар дижиталаар борлуулж эхэлсэн. Sony Music Apple-тай гэрээ байгуулад тухайн альбомыг нь дижитал хэлбэрээр борлуулж эхэлсэн. Ингэхдээ тухайн альбомных нь бит альбом нь бол $13.99 гэж хэлсэн болол хэрвээ дижиталаар худалдаж авах юм бол $12.70 худалдаж авах боломжтой байхаар борлуулж эхэлсэн. За түүний дээр тухайн альбомноос үнэхээр авахыг сонсохыг хүссэн дуунуудаа $29-оор худалдаж нэг-нэгээр нь худалдаж авах боломжтой байхаар мөн оруулсан байдгийн байна. Ингээд тухайн цомог нь бол бит болон дижитал хэлбэрээр эхний 7 хоногт л гэхэд 152,000% борлогдсон байна. За дэлхийд дахинд бол 14 сая хувь борлогдсон байдгийн байна нийт хугацаанд. Энэ мэтчлэн ерөнхийдөө бол гаргасан дуу болгоно нь хийд, гаргасан альбом нь хийд маш их хэмжээний мөнгө төгрөг энэний ч хойно явж байгаа. За түүний дээр Dr. Luke-ийн продюсерлсан болон үгийг нь бичсэн дуу болгон хит болж байна. Katy Perry, Kesha, Pink, за Kelly Clarkson өөр хин ч гэдгийг
маш олон одоо түүнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Тийм учраас Sony Music-ийн Dr. Luke-ийг алдахыг хүсээгүй. Dr. Luke-ийг л аваад үлдчих юм бол Kesha-г ч гэсэн авч үлдэж чадна гэдгээ тэд нар маш сайн мэдчихсэн. Тийм болохоор Sony Music-ийн өөрсдийнхөө охин компани болох Kemosabe гэх лейблээ нээж Dr. Luke-ийг гүйцэтгэх захирлаар нь томилсон. Dr. Luke бол гүйцэтгэх захирлаар нь босон даруйда Kesha-г RCA Records-оос шууд шилжүүлэн авсан. За ингээд нөгөө нэг хамгийн анхны яриад байсан 3 эрх мэдлэгээд байгаа штэ. За энэ 3 бол ингээд нэг мөр одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ те цогцолсон гэхэд бол хийсдэхгүй. Яг ингэж л энэ 3 эрх мэдлийг гурван ингээд гартаа оруулсан юм аа. За энэ үеэр 2010-11 оны үеэр iLeak.com гэдэг вебсайт нэлээд хүмүүсийн анхаарлын төвд орж ирсэн. За энэ сайт нь яг яадаг сайт вэ гэхээр DJ Stolen гэх нэртэй хакер залуу одуудын цацагдаагүй байгаа дуунуудыг нь хулгайлж аваад цацдаг. За тэгээж зогсохгүй бүр ингээд хувийн зураг, хувийн компьютер руу халтаж янз бүрийн мэдээллүүдийг нь аваад тухайн вебсайтаараа ингэж цацдаг байсан юм байна. Тийм учраас олон нийтийн анхааралт бол ихээхэн өртсөн. Энэ үеэр DJ Stolen бас нэгэн хакер залуутай хамтраад Lady Gaga-гийн хувийн компьютер руу болоод нэвтрхийг хичээж исэн баг. Гэсэн ч Lady Gaga-гийн хувийн компьютер руу ердөөсөө нэвтэрч чадаагүй. Ямар ч тааж Lady Gaga болон Kesha хоёрын цацагдаагүй хит хитэн дуунуудыг нь олж аваад лик хийсэн байнамаа. За ингэхдээ Kesha-гийн iCloud-ыг нь хакердаад за тэрэн дотор хитрхийн хувийн бүр үнэхээр хитрхийн хувийн зургуудыг нь олж аваад Kesha руу сүрдүүлэхийн мэйл явуулж хэлсэн. Ингэхдээ юу гэжсэн гэхээр надад чиний одоо хувийн зургууд те хит хувийн зургууд ч юм байна. Чи те намайг одоо мөнгөөр зодоод те миний амыг мөнгөөр халахлах хэрэгтэй байх таа гэсэн утгатай тиймэрхүү сүрдүүлгийн мессежүүдийг, мэйлүүдийг явуулж хэлсэн байна. За энийг нь бол Kesha анхандаа огтхонч тоож үзээгүй зүгээр эн чинь мэдээж хинт ч гэсэн ирэхээр те зүгээр тоглож байгаа байлгүй энд юу гэж байж дин гэж бодно штэ. За гэтэл хамгийн анхны түүний нилээн юм задгай зураг нь постлогдож эхэлсэн. За энэ зургийг нь бол шууд тухайн үедээ presshilton.com гэж бас вебсайт байсан юм байна. За тэрнийг нь ажилуулдаг залуу бол Press Hilton гэж өөрийгөө бол нэрлэдэг. За тэр бол одуудын янз бүрийн gossip юмнуудыг бичдэг. За тэгэхдээ бол ямар ч шүүлтүүргүүгээр бичгээс гадна тухайн одуудыг шууд доромжлох тухайн одуудыг шууд бүр ингээд сэтгэл санаа, бие махбод бүх зүйлд нь ингэж халтахаар нөлөө үзүүлэхээр тийм аимшигтай постуудыг бол хийдэг байсан. Ингэхдээ шууд л баг зурган дээр нь яа гэ бие үнэлэгчтэй юу ч ядгийн тиймэрхүү байдлаар бол шууд ингээд бичиж жагаад мэдээллүүдийг нь оруулж иймэрхүү байдлаар одуудын нэр хүндэд бол ихээхэн халддаг байсан юм байна. За энэхүү вебсайтаас нь болж хамгийн их хохирол амссан одууд гэх юм бол Britney Spears байна, Lindsay Lohan байна, за Paris Hilton байна, Amanda Bynes, Kesha гэх тэргүүтээ маш олон одууд үүнээс олж маш их хохирлыг амссан. За түүний дээр олон ч одод энэ сайтаас олж depressed орж идэх эмгэгтэй болж олон нийтээс маш ихээр шүүмжлүүлж исэн гэдэг талаараа бол ярьдаг. За энэхүү сайт бол эхний жилүүдэд Kesha-гийн талаар юу гэж ярьж ирсэн гэхээр олон нийтэд түүнийг Party Clown за үйлчлэгнээс үйлчлэг дамжсан үйлчлэгний алиалагч, архичин хүүхэн ямар ч тийм serious artist биш зүгээр л нэг юм архичин хүүхэн гэдэг байдлаар бодоход нөлөөлж исэн гэх юм уу? Тиймэрхүү байдлаар бол олон нийтийн үзэл санааг жоохон өөрчлөхөд бол нөлөөлж исэн. Ингээд Kesha болвол анхны зураг нь цацагдаад за тэрнийг нь бол энэ Press Hilton ингээд цацчлаа штэ бүр сэвчлээ штэ. Тэнгүүд окей за ингээд миний зураг бол байгаа юм байна гэдгийг мэдчихэнгүүтээ нөгөө хакер руу хариу бичээд за би ингээд чиний амыг мөнгөөр таглахдаа үнэхээр ингээд дуртай байх болно. Тийм болохоор та ингээд миний менежер руу холбогдоод ямар нөхцөл шаардлага тавьж байгаагаа миний менежерт ингээ хэлээч. Тэгээд миний зургуудыг устгаарай. Миний зургуудыг дахиж хинт ч битгий үзүүлээрэй гэдэг утга бүхий мэйлийг бол явуулсан. Гэхдээ тухайн хакер ерөөсөө Kesha руу буцаж хариу өгөөгүй араас нь Kesha-гийн хит хувийн зургуудыг бол гаргаж эхэлсэн байна. За энэхүү зургуудыг нь би зүгээр юм хүнд байдаг хүн болгонд байдаг болов л гэж бодож байна. Ийм нэг сониуч муухай зангаараа хайж үзлээ л дээ бүр нилээ хайж үзлээ.
байхгүй мэлээ, устгацсан байлээ шүү. За хайгаад тэрэггүй бүгдээ нь устгацсан байлээ. Зөвхөн одоо тухайн үедээ үерхжсэн 3 жилийн хугацаанд үерхжсэн Кешагийн анхны ар болох Harold гэх залуутайгаа үнсэлцэж байгаа зураг нь л байлээ. За бусд нь бол ингээд бүгд устгацсан байт юм байна лээ. За энэхүү одоо ингээ баахан зураг мураг юмнуудыг ингээл цацаал сэвэл за тэгээ хүмүүсийн ингээл доромжлол энэ явдалтаа бол тухайн вебсайтыг хөтэлдэг тэр залуу ямар нэгэн хариуцлага бол огтхонч хүлээгээгүй. Хариуд нь харин Кеша маш их зүйлээрээ төлөөсийг нь төлсөн. Тэрээр өөрийнхөө 3 жил үргэлжлэсэн өөрийнхөө анхны хараасаа салж маш их сэтгэлээр унаж ерөнхийдөө нэлээд одоо сэтгэл готролд орсон. Кешагийн одоо ардаас нь оруулах нэг юм бичлэг байгаа. За энэ бичлэгэн дээр бол анхандаа Кешаг зүгээр л ингээд доромжлоол иймэрхүү байдлаар доромжлоод энэхүү альбом нь өөрийг нь ямар сайн артист вэ гэдгийг нь нотолж өгөөд энэхүү альбомноос хойш энэ хүн дахиж миний талаар юм муухай зүйл бичихгүй дээ гэж найдажсэн боловч бүр эсэргээрээ түүний хувийн зургуудыг нь сэвээд бүр олон нийтэд түүнийг харуулж байгаа нь Кешагийн хувьд амар хүнд байгаагаа ингээд уйлж байгаа байдлаар ийм бичлэг байгаа. Одоо би ингээ хойноос нь оруулчихъя. What the? Why is he doing this to me again? What does he want? Perez Hilton put something online, a picture about Kesha, and it's not the most flattering of pictures. Why is he doing this to me again? It's just unfair. I'm just so scared. This picture leak is awful. But I can't let it hurt my performance. За энэ үедээ олвол Кеша X Factor дээр нэгэн үзүүлбэр үзүүлэхээр олвол явж исэн. За хэдийгээр яг өмнө нь ингээл битүү уйлал сэтгэл санааны хувьд тогтворгүй хэцүү байсан ч гэсэн ажил бол ажил гэдэг нэг мэрэгжлийн ёс зүй байна штэ. За тэрнийхээ үүднээс олвол үзүүлбэрээ ямар ч торох зүйлгүй хийгээд гарсан юм байна лээ. Нэг талаас бодоход үнэхээр сэтгэл өвдмөр хэцүү дүр зураг бол харагдсан. Уул нь олвол Кеша энэ Harold гэх залуудаа үнэхээр хайртай байсан юм шиг байна. Түүндээ зориулаад 2 ч дуу зохиож бичсэн байдаг. За тэгээд хэвлэлийнхэн төгсөн ярилцлагада Perez Hilton болол миний амьдралын хамгийн чухал харилцааг юучгүй сүйтгэж хайсан, миний амьдралын ганц утга учирыг юучгүй болгож хайсан гэж бол ярьсан байдаг юм байна лээ. Ингэжээтэл энэ үеэр нөгөө дайны хажуугаар дажин гихчээр нөгөө David Sonnenberg гэж залуу байгаа штэ амгийн анхны менежер. За тэр олвол Кеша болон доктор Люкийн эсрэг нэхэмжлэл гаргасан. За зарим их сурвалж дээр Кешагийн эсрэг нэхэмжлэл гаргаагүй гэдэг бол зарим дээр нь 14 сая долларын нэхэмжилсэн тийм нэхэмжлэл Кешагийн эсрэг бол гаргасан гэдэг юм байна лээ. За доктор Люкийн тухайд гэвэл Кешаг дарамталж хүч өөрийнхөө эрх мэдлээр далаалгаж бидэнтэй хамтран ажиллах боломжийг нь хааж боосон халахт хүргэсэн гэдэг шалтгаанаар 12 сая доллар нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. За түүний дээр шүүхэд бас Кешагийн нөгөө юу байгаа штэ. Доктор Люк өөрийг нь хүчиндээд тэгээд ингэсэн болол гэрээнээс гарах боломжтой юу гэдэг байдлаар тийм зүйл байгаа штэ. За тэрнийг нь бол мөн шүүхтээр ярьсан. За ингэхт нь Кеша болон Кешагийн ээж PB2 тангараг өргөөд хуулийн доор мэдүүлэг өгсөн байгаа, гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. За ингэхдээ юу гэж ярьж ирсэн гэхээр Кеша болон PB2 хин нь тим явдал болоогүй, тим зүйлсийн талаар Дэвидэд яриаггүй гэд өөрсдийнхөө нөгөө нэг болсон гэдэг байгаа бодит үнэн гэдэг байгаа зүйлсээ өөрсдөө яг хуулийн нэрийн доор тангараг өргөчхөөд худлаагаасаа ингээд мэдүүлчихсэн байна. За энэ нь бол хожим нь Кешагийн эсрэг маш том нотлох баримт олон ашиглагданаа. За би зөв зүйл уншсан уу үгүй юу ямар ч байсан Америкийн хуулиндаа болол хэрвээ хуулийн нэрийн доор тангараг өргөөд худлаа мэдүүлэг өгсөн баригдах юм бол 5 хүртэлх жилийн хорих ялтай тийм нэлээд том гинт хэрэгт тооцогддөг юм байна лээ. За хэдийгээр худлаа мэдүүлэг өгсөн гэдгээ Кеша хожим нь өөрөө олон нийтийн өмнө мэдэгддэг ч гэсэн шүүхээс ол ямар ч тэрэн дээр яаш итгэл үүрээгүй харин хариуд нь өөрийнхөө хамгийн том мэдгдлийг няцаалгаж нилээн муу үр дагавар өөрт нь үүсдэг. За үүн дээр бас нэг юм яриа байдаг. За юу гэхээр
Кэша болон Фиби хоёрыг доктор Люк сүрдүүлсэн гэдэг нэг тийм яриа байлээ. За яасан гэхээр доктор Люк бол хэрвээ энэхүү яриаг та хоёрын хин хинэн ингэж няцаахгүй болох юм бол та хоёрын гэр бүлийг чинь бүр ингээд үндэс ухсаагаар нь бүгдийг нь байхгүй болгож чадна шүү. Юун карьер, юун гэр бүл, юу ч болгож чадна шүү гэдэг байдлаар бол тэднийг сүрдүүлсэн гэж ярьдаг хүмүүсээс байсан. За мэдээж одоо нэг иймэрхүү оддын ховжив ярьдаг хүмүүс болол ингээд энэ талаар зөндөө ярьж илээ. Гэтэ энэ бол яг тийм баттай бол биш. Гэтэ мэдхгүй л дээ үнэхээр сүрдүүлсэн байх ч юм бэлээ үгүй ч юм бэлээ сайн мэдхгүй л дээ. Ямар ч байсан нэг тийм яриа бол байдгийм байна лээ. Үргэлжлүүлээд энэ үеэр магадгүй зүгээр миний хардлага шүү заяа. Магадгүй хэрвээ энэ үеэр ээж нь няцаач хаад хариуд нь доктор Люкээс юм авах байсан бол юу авах байсан бол та бүх юу гэж бодож байна. Одоо миний энэ ярих байгаа зүйл тэрнтэй ингэж холбогдоод байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Яасан гэхээр энэ үеэс эхсүүлэн Фиби доктор Люктэй илүү дотн болохыг хичээж өөрийнхөө хүүг урлагийн замналд оруулахыг хичээж исэн. Ингээд Люкийн найз Никелодианы Дан Шнайдер байна шүү дээ. За нөгөө нэг алдартай Дани Бой. За Дани Бойтой бол холбогдож хүүгээ Victorious гэх цовралд дүр бүтээлгэж ийсэн юм байна лээ. За энэхүү цувралын ард за Никелодианд байхдаа Дан Шнайдер юу хийсэн талаар бол та нар бүгдөө мэдж байгаа. За мэдгүй хүмүүс нь бол миний Аманда Байнесын бичлэг дээр бас ерөнхийдөө дурдчихсан байгаа. Тэр бичлэгийг бас үзээрэй. За ийм байгаа. За түүгээр зогсохгүй Фиби өөрөө яаж яасан гэхээр доктор Люктэй холбогдоод янз бүрийн дуучдад дуу бичиж өгч за өөрийнхөө дууг зарж ингэжсэн байгаа. За Яванда бол хэдийгээр мэрэгжлийн дуу зохиогч гэсэн түүний дуу бичих жанр нь тийм их одоо орчин үеийн байхаа байсан хитрхи тийм хуучинсаг болсон юм шиг санагдсан учраас дуучич тэр за Кэшач хүртэл өөрөө ээжээсээ дуу авахаа болсон. Ингээд доктор Люк бол Фибид бүр ингээд хагас ийм маш бага ажлыг бол өгчээсэн. Энтэй холбоотойгоор Фиби маш их хэмжээний санхүүгийн асуудалд бол орж ирсэн. Үүний дараа 2012-оос 2013 онд Кэша өөрийнхөө 2 дахь альбомыг гаргасан. За тухайн альбомонд багтсан Дайон гэх нэртэй дуу нь болохоор тухайн үеийнхаа цаг үетэй нь бол тэгж таарсан байгаа байхгүй юу. Тухайн үед нь нэгэн тийм масс аллаг болсон юм байна сургуулийн орчны. За тэрнтэй холбогдож байгаа учраас ерөнхийдөө хүүхдүүдийн сэтгхүүд нь нөлөөлнө, олон нийтийн телевиз иймэрхүү сувгуудаар бол цацхад тохиромжгүй гээд тухайн дуу нь хэдийгээр гарсан даруйдаа маш хит болж исэн ч гэсэн телевизүүдээр гаргах радиогоор цацхыг бол хориглосон байдгийм байна. За энэ үеэс доктор Люкийн бол бас нэгэн яргалал эхэлсэн. Доктор Люк бол Кэшаг маш их хэмжээгээр доромжилдог. За ингэхдээ бол чи яг л хөргөгч шиг харагдаж байна гэж хэлдэг байсан маа. Түүнд 10 хоногийн жүүсний мацаг бариулсан. За ингээд 10 хоногийн жүүсний мацаг бариулахаасаа гадна өдөрт 2 удаа хувийн тасгалжуулагчтай маш их хэмжээний тасгал хийлэгдэг байсан. За үүнээс нь хойш 10 хоногийн жүүснийхаа мацгийн дараачаас ч гэсэн мацаг тайлна гэдэг зүйл байдаг штэ. Тийм зүйл байхгүйгээр үргэлжлүүлээд тэр дэглэмүүдийг нь бариулж эхэлсэн юм. За ингэхдээ юу гэжсэн гэхээр менежер руу нь холбогдоод наадныхаа дэглэмүүдийг нь бол үргэлжлүүл Жингээс болоод Элистийн дуу зохиогчид түүнд дуугаа өгөхөөс татгалзаад байна гэдэг мэйлийг бол явуулсан байнамаа. Энэ их дэглэм энэ их одоо дасгал хөдөлгөөн энэ нь бол бие болон сэтгэл зүй за тэгээ оюун санааны хувьд бол яагаад ч ирүүл биш. Энэ үеэр нь бол Кэша нэг удаа тоглоод би зүгээр Diet Coke болон цацаг тариулын мах идмээр байна гэж бол хэлсэн байгаа байхгүй юу. За тэгтэн нь бол доктор Люк маш их хэмжээгээр уурлаад чи олигтой биетэйч биш, олигтой царай зүстэйч биш. Яахаараа ингэж ийдгийн чи ийм суулт ороо гэдэг байдлаар түүн рүү маш ихээр дайрч исэн маа. За тэгээд доктор Люкийн ярьж байгаа зүйл нь бол хотоох газраа хотоож, оцоох газраа оцоохгүй байна. Нөгөө нэг 90-60 штэ. За тэгэхгүй байна гэдэг дээр бол маш их ууралж исэн. Хүн мэдээж яаж ч мацаг барьсан тийм үү? Яаж ч өлссөн хүний цаанаасаа байглаасаа төрсөн ясны бүтэц хизээж дэглэмээс болж өөрчлөгдөхгүй зү. Тэгтэл тэгж өөрчлөгдсөнгүү гэдэг байдлаар түүнийг маш ихээр яргалж дэглэм бариулахын дээр үгээрээ доромжилж ингэж зовоодаг байсан байна. Эргэн тойрныхных нь хувьд гэхэд доктор Люк түүнтэй яг л ингэж мангастай харьцаж байгаа юм шиг харьцдаг гэж менежерүүд нь хүртэл эргэн тойрныхоо хүмүүстэй ярьж исэн байдаг.
За тухайн үеийн цаг үеэс нь ингээд авч үзээ л да тийм үү. Тэнгүүд 2010-ад оны үе те 2010-аас 2020-ад оны үед болвол хүний гадаад төрх биеийн хэлбэр биеийн жингээр хүмүүсийг болвол ингээд шүүмжлэх, доромжлох явдал болвол нэлээд юм хавтгай байсан шүү дээ. Ер нь болвол одоо болвол хүнийг те гадаад төрх биеийнх нь хэлбэр дүрс те тиймэрхүү зүйлсээр болвол хүнийг body shame хийдэг хүн бараг байхгүй хаа. Хүмүүсийн ухамсарын түвшин болвол нилээд ингээд дээшилчихсэн. Тийм учраас тиймэрхүү хүмүүс бараг байхгүй байх гэж би бодож байна. За тэр цаг үетэйгээ холбоо доктор Люк болвол түүнд тэгэж их юм аимшигтай ханддаг байсан байгаа байхгүй юу? Доктор Люкийн энэ их яргаллыг Кеша юу гэж ярьж исэн гэхээр за доктор Люкэд би туржил байх юм бол би хар тамхины хамааралтай болно уу, идэх эмгэгтэй болно уу, бие маань өвдөн үү, огтхон ч хамаагүй намайг турах ёстой л гэдэг байсан гэж бол ярьж исэн. Ингээд тэрээр энэ их дарамтнаасаа болоод 2014 оны 1 сард нөхөн сэргээх төвд хэвтэн эмчлүүлэх болсон. Ингэхдээ тэрээр түгшүүр, стресс болон идэх эмгэгийн хор уршигаас болж 2 сарын хугацаанд хэвтэн эмчлүүлсэн. Ерөнхийдөө энэ их дарамтнаасаа болоод Кеша доктор Люктэй нэг өрөөнд байх нь битгий хэл нэг агаараарч амьсгалахыг хүсэхгүй болтлоо тэгэж их үзэн ядаж эхэлсэн. Тийм ч болохоор тэрүү rehab centerт хэвтэн эмчлүүлж байхдаа Кеша өөрийн мэдээлгүй доктор Люк өөрийг нь бие болон сэтгэлийн хувьд хүчирхийлж за түүнд мөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг аяанда араас нь ярьж эхэлсэн байгаа. Ингээд нөхөн сэргээх төвд хэвтээд байжсэн чинь ардаас нь бас ээж нь архины хамаарлаа эмчлүүлэх гээд түүний хойноос нөхөн сэргээх төвд ирдэгэ. За Фибигийн хувьд гэвэл ажлынх нь явц нь ингээд бүр ингээд багасаад байгаа. Тэрнээсээ болоод маш их хэмжээний өөрөөсөө хичээл зүтгэл гаргах үүднээс архийг бол их хэмжээгээр ууж исэн байна. За түүнийхээ дараачаас Кеша бол өөрийнхөө ээжтэй тийм ч сайхан харилцаатай байгаагүй гэж би өмнө нь хэлжсэн. Фибигийн тухайд гэвэл үргэлжил Кешагийн менежер юм шиг юм болгонд нь оролцдог. Хитрхи ингэж хувийн амьдрал нь оролцож байсан учраас Кеша ээжээсээ зайгаа авч та надтай байх гэж хичээхийн оронд өөр ажил олж хий гэдэг шалтгаанаар ээжээсээ зайгаа авахыг хүссэн байна. За энээс нь болоод ээж нь бүрэл их ууж эхэлсэн. Нэгт тэрээр ажлаа алдаж, урлагийн тогооноос арчигдж гин, хоёрт охиноо ч гэсэн алдж гин. За ийм байдлаас болол тэрээр архины хамааралтай болж хойноос нь нөхөн сэргээх эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн нь энэ байсан. Кеша rehab centerт хэвтэн эмчлүүлээд гарч ирснийхаа дараачаас доктор Люкийг эрс эсэргүүцэж доктор Люкийн урлагийн карьер нь баг багаар уруудаж эхэлсэн. За үргэлжлүүлээд Кешагийн альбомныхын талаар гялсхан яриадах юм. Кеша бол 2017 онд 12 дуутай Rainbow гэх альбом, 2020 онд 12 дуутай High Road гэх альбом, за 23 онд 13 дуутай Gag Order гэх альбомудаа бол тус гаргаж нийт 5 студи альбом, 1 EP альбом гаргасан. За би яагаад шууд альбомнуудыг нь нэг доор бүгдийг нь нэрлээд эхэлсэн бэ гэхээр тухайн rehab centerт хэвтэн эмчлүүлж гарч ирсэн цагаас эхсүүлэн Кеша өөрийнхөө нэрний нөгөө нэг S үсгийнх нь оронд нөгөө dollar sign байдаг штэ. За тэрнийг нь аваад энгийн байдлаар Кеша гэж бичигддэг болгосон. За тэгэнгүүтээ өөрийнхөө амьдралыг дахин шинээр эхлүүлнэ гэд доктор Люктэй маш хэмжээний ийм хуулийн байтал хийж эхэлсэн байгаа байхгүй юу. За ингэхдээ доктор Люкийг бэлгийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт хяналт, за ёс зүйн гэрээнээс чөлөөлөгдөх, айдас дарамтаар карьерийг нь хяналтандаа байлгасан эрх мэдлийн хувьд харьцангуй байсан учраас хүсгэл юм бол өөрийнх нь эхлээчгүй байгаа карьерийг юучгүй болгож чадах байсан учраас намайг ийм байдлаар өөрийнхөө эрх мэдлээрээ далимдуулан эрхшээлтэд оруулсан гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гарган түүний эсрэг заргалтаж эхэлсэн. Ингэхдээ зөвхөн доктор Люк руу ч биш, доктор Люкийг Кешад тийм зүйл хийхийг нь зөвшөөрсөн нөхцөл боломжийг нь бий болгосон гэдэг шалтгаанаар мөн Sony Music-ийг ч гэсэн шүүхэд дуудсан. За хэрвээ Кеша тухайн шүүхэд ялалт байгуулахыг хүсэж байгаа бол Sony гэх томоохон корпорацийг огтхон ч хөндөөгүй байсан нь дээрээ гэдэг хуульч нарын зөвлөгөөг дагаж Sony-г явандаа өөрийнхөө нэхэмжлээсээ хасаад доктор Люктэй шүүхтэлцэж эхэлсэн байна. Гэхдээ одоо энэ хүү шүүхийн процесс чинь иргэний эргийн шүүхээр явж байгаа байхгүй юу? За тэр нөгөө бэлгийн хүчирхийлэл бол эрүүгийн хэрэгээр явах ёстой. Гэхдээ хөөн хилэлцэх хугацаа нь дууссан гэдэг шалтгаанаар бол эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байсан юм байна лээ.
Тийм болохоор иргэний хэргийнхаа энэхүү шүүхтээр өөрийнхөө бэлгийн хүчирхээлд өртөжсэнийгаа бол ярьж байгаа. Яагаад гэхээр шүүгчийн дотоод итгэл үнэмшилээ штэ. За тэрэнд нь түүнийг нь үүсгэхийн тулд энэ хүн болвол гэрээгээр далимдуулан давуу талыг авч надад ёс бус үйлдэл хийсэн гэдэг тэр зүйлээ ойлгуулахын тулд энэхүү бэлгийн хүчирхээлд өртсөн аимшигтай тэр түүхээ мөн ярьсан. За энэхүү нэхэмжлэлийг гаргаснаас 7 хоногийн дараачаас буюу 2014 оны 10 сараас эхсүүлэн олон нийт тэр хоёрын дундах тэрхүү асуудлуудыг бүгдийг мэдэж эхэлсэн. Энэ үед Кешагийн өмгөөлөгчид бол маш олон нэвтрүүлэг ярилцлагуудад оролцож за тэгээд түүнд болвол Soberfield гэх имийг өгсөн. За энэ нь болвол яг үнэндээ GHB гэлүүтэй тийм мансууруулах юм байсан гэдэг зүйлийг болвол ярьж исэн. Түүний дээр өмгөөлөгчд болвол яг тэр хэргийн процессыг хэрэгт авагдсан тэр үйл баримтыг ярихгүйгээр зүгээр л өөрсдийнхөө бас бодлыг нэмээд за түүний дээр өөрсдийнхөө төсөөллийг өөрсдийнхөө зөгнөлийг ингээд яриад эхэлсэн байгаа байхгүй юу. За энэ нь бол эцэстээ тэдэнд тус биш ус болж исэн. Үүнийх нь хариуд доктор Люк юу гэжсэн гэхээр за наад Кеша болон Кешагийн ээж Фиби хоёр чинь хуулийн нэрийн доор тангараг өргөөд ийм асуудал болоогүй гэдэг мэдүүлэг бол өгсөн байгаа гэдгийг олон нийтэд цацаж түүний энэхүү өмгөөлөгчдийн яриаг үгүйсгэсэн. Өмгөөлөгчд нь харин юу гэж буцаад маргаж исэн гэхээр энэ бол эрх мэдлийн хувьд тэгш бишээ. Эрх мэдлийн хувьд харьцангуй ялгаатай хүмүүсийн хооронд үүссэн харилцаа учраас ийм асуудал үүссэн юм а гэдэг байдлаар бол буцааж мэдэгдэл гаргаж исэн. За үүний дээр ингэхдээ зөвхөн доктор Люкийн ганцхан хохирогч нь л Кеша болохоос ш өөр хүмүүс ч бас байгаа гэдэг зүйлийг ярьсан байна. Гэтэл яг начир дээрээ Кешагаас өөр доктор Люкийн эсрэг ямар нэгэн зүйл ярьж байгаа хүн огт байгаагүй. За тийм болохоор тэд нэр тактикч гэхүү аль эсвэл бол бодлогогүй үйлдэлч гэхүү нэг зүйлийг хийсэн. Өмгөөлөгчдийн тэрхүү хариунд дахин нэмж гарч ирэх хохирогч байгаагүй учраас олон нийт бол тэдний энэхүү мэдэгдэлд Кешагийн үнэн байгаа эсэгт нь бол эргэлзэж эхэлсэн. Тийм болохоор Леди Гага байна штэ. За Леди Гагагийн тэрхүү бэлгийн хүчирхээлд орсон үйл явдлыг нь өөрсөндөө ашигтайгаар эргүүлээд тухайн продюсер нь доктор Люк байсан гэж зарлчихсан байгаа Twitter хуудасаар. За энэс нь болоод Леди Гага бол өөрийнх нь имзэг өөрийнх нь хит хувийн тэр асуудлыг өөрсөндөө ашигтайгаар эргүүлж байгаа учраас тухайн Кешагийн өмгөөлөгч нартай холбогдоод энэхүү мэдээлэлээ залруул. За доктор Люк бол надад тийм зүйлийг хийгээгүй. Иймэрхүү зүйлсийг хийж байгаа чинь ёс бус байна гэдэг шаардлагыг бол тавьж тэднийг мөн уучлалтгүй байхыг хүссэн. За өмгөөлөгчд ч гэсэн түүнийг бол мэдгдсэн. Кеша бол үүнийх нь хариуд шууд Леди Гагатай холбогдоод уучлалт хүссэн юм байна лээ. За энэхүү хэрэг байж тээ. Ер нь ихэсэн цагаас дуустал Кешаг хамгийн их дэмжижсэн хүн бол Леди Гага байсан. Тэрээр хэлэхдээ би Кешагийн нүд рүү хараад л мэдэрдгээ. Миний юу үзэж туусныг тэр хүүхэд яг адилхан үзэж туусныг нь би өөрөө мэдэрдэг учраас түүнд маш их итгэдэг гэжсэн. За хэдийгээр түүний эмзэг хувийн асуудлуудыг өөрсөндөө ашигтайгаар өмгөөлөгчд нь ингэж ашигласан ч гэсэн Леди Гага бол Кешаг өөрийнхөө төлөө дуурах юм зоригтой байгаад нь баяр хүргэж тэгээ зоригтой байгаад нь урам дэмжлэг болох үүднээс Twitter хуудаснаа түүнийг дэмжиж твитүүдийг бичиж эхэлсэн. Үүнийг дагаад ч гэсэн Холливуудын хэд хэдэн алдартнууд түүнийг дэмжих болсон. Тухайлбал Келли Кларксон байна. За тэрээр бол Кешад маш их дэмжлэг үзүүлж радиогийн нэгэн нэвтрүүлэгт оролцож байх үедээ доктор Люктэй хамтран ажилласан Since You've Been Gone тэгээд бас нэгэн дуу байсан юм а. За тэрийг нэрийг нь оруулчихъя. Энэ дуун дээр хамтран ажиллахгүй бол түүний цомгийг гаргаж өгөхгүй гэдэг байдлаар түүнийг маш ихээр шантаажлж доктор Люк бол тийм их сайн залуу бишээ гэдэг байдлаар бол мэдгдсэн байдаг. За үүний дараачаас Pink байна. За Pink бол доктор Люк бол сайн хүн бишээ. Түүний энэ зүйлийг хүртэж байгаа нь түүний үүлийн үр баха. Ямар ч байсан хүртэх ёстойгоо л хүртэж байна гэх утга бүхий зүйлийг хэлж Кешаг дэмжсэн байсан. За мөн Miley Cyrus ч гэсэн түүнийг дэмжсэн. За түүний дээр Taylor Swift Кешад хуулийн зөвлөгөөний зардалтай ашиглаарай гэд $250,000 хандив хүртэл өгч ирсэн юм байна. За ингэж зогсохгүй Adele хүртэл өөрийнхөө шагнал гардуулах ёслолын эндрээс Кешаг дэмжиж байгаагаа илтгэж үг хэлсэн гэд
олон алдартнууд бол Кэшагийн талд байж доктор Люкийн эсрэг ямар ч байсан Кэшаг дэмжиж өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. За гэхдээ энэ дундаас хамгийн их дуурах ёстой, хамгийн нэн тэргүнд дуурах ёстой хүн бол Кэти Перри байсан. Гэсэн ч тэр ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Энийг нь бол олон нийт нэлээд гайхажсэн. Яагаад гэхээр доктор Люк болвол Кэша болон Кэти Перри аль алийг нь гаргаж ирсэн гэхэд бол буруудахгүй шүү дээ. Ер нь бол Кэти Перри хэдийгээр анх одоо ингээд цомог момог хийгээ өөр хүмүүстэй ажиллаж исэн ч гэсэн тэд нар бүгд амжилтгүй болсон. Доктор Люктэй л ажиллаж иж ерөнхийдөө өөрийнхөө карьерийг босгосон. Тийм учраас Кэшатай бол нэлээд ойр байсан. Гэтэл яагаад Кэти Перри огтхонч юу ч хийхгүй байна вэ гэдэг дээр олон нийт гайхаж эхэлсэн баа. Энэ мэтээр ердөөсөө бүлэг залхицсан юм шиг чимээгүй байсаар 2017 он болсон. За энэ үеэр Леди Гага болон Кэша хоёрын мессеж задарсан. За энэ мессежэн дээр юу гэжсэн гэхээр Кэшагийн зүгээс Кэти Перри ч гэсэн ижлэхэн залуунд хүчндүүлсэн. Тэр бүгдийг нь эцэслэн шийдвэрлэх нэг тийш нь болгож чадах байж юу ч хийхгүй байгаад нь би маш ихээр уур хурж ийна гэж бол битсэн баа. Хариуд нь Леди Гага юу гэжсэн гэхээр тэр магадгүй бүгдийг алдахаас айж агаахаа. Тэр чам шиг одоо түүний эсрэг зогсох хангалттай хүчтэй биш байгаа бах гэж бол битсэн байгаа. Хариуд нь Кэша юу гэсэн гэхээр би түүнд инэрэнгүү хандахыг хичээх хэрэгтэй ч тэр дэндүү муухай байна гэдэг утгатай мессежийг бол битсэн. Леди Гага хариуд нь түүнийг муухай байгааг мэдж байгаа ч тэр магадгүй хараахан хүлээн зөвшөөрч чадаагүй байгаа хаа гэсэн мессежүүд нь бол ил гарсан. За энэ явдлаас болоод нилээн бол хүмүүсийн дунд шуугуулад Кэти Перриг ч гэсэн доктор Люк хүчинцсэн байна штэ гэдэг яриануд бол ар араасаа гарч эхэлсэн. Энэ мессежүүд ил гарсан ч гэсэн Кэти Перригийн зүгээс ерөөсөө ямар нэгэн тайлбар тавиагүй. Харин 2 жилийн дараачаас Кэти Перри доктор Люктэй ямар нэгэн бэлгийн харилцаанд орж байгаагүй, за өөрийг нь хүчинцсэн явдал байхгүй гэдэг одоо шүүхэд мэдэгдэл өгч, за түүнээс гадна олон нийтийн өмнө доктор Люкийг бол өмөрж исэн. За ингээд тухайн одоо яриаг яг хаанаас үүсэлтэй болоод Кэша ингэж яриад байгаа юм болоо гэдэг талаар шүүгчд бол тодруулахад Леди Гага болон Кэша хоёр нэгэн арга хэмжээндэр байхад нэр бүхий продюсер хурж ирээд тэднэрт тийм мэдээллийг бол хэлсэн гэдгийг бол хэлж ийсэн. За Кэти Перригийн тухайд гэвэл доктор Люктэй анх хамтарч ажиллаад бүх туунууд нь хит болоод нэлээд алдартай болсон ч гэсэн 2014 оноос эхсүүлэн одоо доктор Люк иймэрхүү хуулийн асуудалтай болоод эхэлж байгаа штэ. Баг-багаар зайгаа авсаар 2017 оноос хойш бүр огтхонч тэгээд доктор Люктэй харьцаа болсон юм байна лээ. За ингэснээс болж Кэти Перригийн яг л тэр одоо бүр хит болж исэн он жилүүд нь бол яалтчгүй доктор Люктэй ажиллаж исэн 2008-аас 2014 онууд байсан. Түүнээс хойш Кэти Перри хэдийгээр урлагийн ажлаа тогтмол хийж байгаа ч гэсэн доктор Люктэй ажиллаж байх үеих шиг хизээш тийм хит байха болсон юм байна лээ. За ийм байна. Энэ шүүхийн маргаан болвол 2023 он хүртэл бараг л 10 жилийн хугацаанд үргэлжилж исэн. За энэний хажуугаар доктор Люк, Фиби хоёр бас хэд удаа бие рүүгээ шүүхийн нэхэмжлэл гаргаад татаж аваад нэхэмжлэл гаргаад хэргийг буцаагаал нэг иймэрхүү асуудлууд бас үүссэн. За ерөнхийдөө бол анхан шатны шүүхрээс эхсүүлээл тухайн гэрээ хүчингү болгоё. За тухайн гэрээнээс чөлөөлөгдөх хүсэлтэй ингээд араас нь өгсөн ч гэсэн Кэшагийн хувьд ялагдаал, давж залдаал, дээд шүүх хүртэл ингэж явсан. Дээд шүүх хүртэл ингэж явахт нь Кэшагийн ердөөсөө тэр нэхэмжлэгийг нь бол хангаагүй. Ямар ч байсан энэхүү гэрээг бол цуцлах ямар ч үндэслэлгүй байна. Тийм болохоор та энэхүү гэрээнийхээ үүргийг гүйцэтгэе гэдэг нэг тиймэрхүү л одоо шийдвэрүүд гараад байсан байна. За энэ мэт байдлаас болоод ерөнхийдөө за ямар ч байсан хэдийгээр ингээд хуулийн зүгээс шүүхтэлцээд ингээд явж байгаа ч гэсэн энэ бол яалтчгүй гэрээнээс гарах боломж бараг л байхгүй байна гэж бодсны үндсэн дээр цаг хугацаа хойжож 2017 оноос эхсүүлэн альбомнуудаа тогтмол хийж эхэлсэн. Энэ үеэр нь мөн Free Kesha гэх хөдөлгөөн өрнөж эхэлсэн байгаа байхгүй юу? Ингээд Sony-гийн өөрийнх нь албан ёсны төв офис дээр хүртэл бяцхан хэмжээний фэнүүдийн жагсаал хийж эхэлсэн. Sony-гийн зүгээс олвол энэ доктор Люк, Kesha хоёрын хоорондоо байгуулсан гэрээ учраас манайхны зүгээс авах ямар ч арга хэмжээ байхгүй, хийх ямар ч зүйл байхгүй гэдэг мэдгдлийг хийж тухайн жагсаалыг тарааж исэн юм байна лээ.
За харин нөгөө тээгүүр болохоор доктор Люк за хэрвээ чи тэ энхүү хүчингийнхаа асуудлыг няцаачих юм бол өөрөө няцаачих юм бол би чамд харин гэрээнээс чөлөөлөгдөх боломж олгоё гэдэг нэг тийм санал тавьсан. Үүнийх нь хариуд Кэша өөрийнхөө сошиал медиагаар дамжуулан би олон нийтийн өмнө ардын худалч болж ирснээс карьераа үгүй хийсэн дээрээ ер нь олвол карьераа авч үлдэхийн тулд худал хэлжсэнээс үннээрээ ингээ карьераа дуусгацсан дээрээ гэдэг тийм мэдээллийг гаргасан юм байна лээ. За гэхдээ энэ дээр штэ тий 2017 оноос эхсүүлэн Кэша өөрийнхөө альбомнууд штэ тий за тэднэрийг хийгээд явахдаа Люктэй ажиллаад байсан юм бол ердөөсөө байхгүй доктор Люктэй огтхон ч ажиллаагүй. Яагаад тэгэхээр Сонигийн зүгээс лейблийн зүгээс түүнийг одоо хэдийгээр гэрээн дээр өөр продюсертэй ажиллаж болохгүй гэсэн заалт байгаа ч гэсэн тухайн гэрээ бол цаасан дээрээ үлднэ. Өөр продюсеруудтай ажиллаад Кэшагийн альбомнуудыг нь бол гаргана. Гэхдээ доктор Люк бол тухайн альбомнуудаас, тухайн дуунуудаас хүртэх ёстой хуваа хүртээд орлогоо олоод ингэж явах байдлаар бол зохицуултыг хийснээр Кэша үлдсэн нөгөө нэг 3 альбомны өөр байгаа штэ. За тэр 3 альбомоо ингэж гаргаснаар 2023 онд тухайн 6 альбомны гэрээний үүрэг биелэгдэж гэрээнд дуусгар болсон байна. За энэ дээр нь олвол доктор Люк бас юу гэж маргаж ирсэн гэхээр эхний нөгөө нэг студио альбом байна штэ Animal гэд. За түүнийг дагаж гарсан EP альбом нь олвол альбомонд тооцогдохгүй. Энэ чинь хамгийн багадаа 10 дуутай 6 студио альбом байх ёстой гэж бол маргаж ирсэн. Гэтэл одоо хуульчдын зүгээс ч юм уу альсгүй бол шүүхийн зүгээс ч юм уу тухайн EP альбомыг альбомонд бол тооцно гэдэг шийдвэр гарснаар ямар ч байсан 5 студио альбом, 1 EP альбомоор ингээд 6 альбомны гэрээний үүрэг биелэгдэж ингээд гэрээ дуусгар болсон юм байна. За ийм байна. За ерөнхийдөө бол хэдийгээр 6 альбомоо ингээд гаргаад дууссан ч гэсэн доктор Люк үхэн үхтлээ тухайн одоо альбомонд орсон дуунууд тухайн альбомнаас ч юм уу хувийг нь бол хүртсээр байх болно, орлогоос нь тодорхой хувийг бол өөртөө авсаар байх болно. За бүр зарим нөгөө нэг юунууд байдаг штеп. Нас орсноос хойш тэдэн жилийн дараачаас дарааг хүртэл одоо түүний ашиг хувийг нь ингээд хүртсээр байх болно гэдэг тийм хуулийн заалтууд байдаг. Тэр нь бол яг хэдэн жил байдгийн байгаа ямар ч байсан тэгэж бас үргэлжлэх боломжтой. Кэшагийн зүгээс олвол одоо ямар нэгэн байдлаар тийм serious relationship-д байхгүй гэр бүл зохиогоогүй байгаа. Тэрээр сая 2025 оны 7 сарын 4-ний өдөр өөрийнхөө гэрээнээс гарсны дараа хамгийн анхны альбомоо гаргасан. За энэхүү альбомоо болвол нийт 11 дуунаас бүрдэх ийм альбом гаргасан юм байна. Энэ нь бас deluxe editionтэй. За энэхүү одоо edition-ээр олвол нэмэлтээр 8-9 дуутаагаар ийм байдлаар бол цацсан байдгийм байна. Одоо ч үргэлжлүүлээд урлагийн ажиллаа хийж байгаа. За тэгээд ерөнхийдөө олвол гэрээ гэдэг зүйл чинь ийм одоо хүчин чадалтай, ийм аимшигтай зүйл байдгийн. Миний бичлэгүүд одоо хүүхдүүдэд бол зориулсан гэж бол гардаггүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар насанд хүрээгүй өсвөр насны хүүхдүүд ч юм уу үзэж байгаа болвол гэрээ гэдэг зүйл маш юм хүчин чадалтай амар зүйл байдгийн шүү. Ямар нэгэн байдлаар ажил гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээ ямар нэгэн байдлаар гэрээ хийхэл олвол тухайн гэрээн дээр ямар зүйл заалт орсон байна гэдгийг заавал хуульчаас зөвлөгөө авч байгаараа таньдаг мэддэг хүмүүсээс асууж байгаараа. За гарын үсэг зурхаас өмнө ямар нэгэн байдлаар нягтлж ээж гарын үсэг зурж байгаараа гэж бол хэлмээр байна. За ямар ч байсан өнөөдрийн дугаар маань бол нэлээд тийм гэрээлэг дугаар байлаа. За тэгээд миний олж авсан мэдээллүүд нэг иймэрхүү байлаа. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Ямар нэгэн гэрээ хийхдээ маш сайн дахин тунгаасан үндсэн дээр хийх ёстой байна гэдгийг би өнөөдрийнхөө дугаараар дахин маш сайн ойлгож авлаа. За тэгээ ямар ч байсан энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Бүгдөө дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.